Би яра маргааш шалгалттай тэгээд тэрэндээ бэлдэх гэдгийг ч. Нэг Өрөөцсөн борооны. би юу нэ шалгалт нь гайгүй байна уу? Гайгүй чиний хатлаа зүгээр. Биш ээ, шалгалт нь гайгүй байна уу? Шалгалтаа сайн бэлтгэж юм уу гэсэн. Тэгэл гайтай л байна да. Тэгэл маргааш одоо нэг бол тэнцэн нэг бол тэгэл муухай царайлга гарч ирэхгүй л үү? Одоо өнгөрсөн. Гайгүй ах уу? Манайс гайгүй шүү. Гайгүй хаа гэж бодож шít. Гэхдээ ойр зөрөөс юм шалгалт өгөөгүй амар сандруу байна. Одоо ингэ ярьсан чи бүр зүрх түг гэсэн авч. Харин чи шалгалт өгөөгүй нэр амар удацсан шít. Бараг 2 жил болох шít. 2 жил болсон шít. Нилээн удсан байна те. Харин тийм амар. Тийм ойр шалгалт малгалтны болог болох л шít. Тэр сандрал гоё юу? Харин тийм нэгтэй нэг гоё зүрх мөрөх ингэж ойр сандарч мандраагүй гэж. Өөр амьдэрч юм шиг ба. Харин тийм. Буцаа оюутан болсон юм санагдаад айгуу дайжгүй шүү. Ер нь л залуу болоод байгаа юм шиг санагдаад байгаа юм биш үү? Үсээ анхаар үгүй аа. Сандарлаа бодвол тийм байна. Үсээ тайр хоёулаа хамт зүр үсээ тариал явчихъя. Манай найзд нэрэ баахан тайрсан үстэй зураг оруулсан л ч тий. Гэхдээ оруулсан гэж стори хийгээд байсан. Харин сториг бүр киноны уушаал өөр хийн тий. Харин тий. Яаж араасаа авч мавд юм лээш. Ер нь жоохон тэгэж стори хийгээд би бодсон. Биднээс зүгээр гурилдт юм шүү. Хүмүүс зүгээр ээж хараасаа гэж бодсоор байгаа л тэр стори дууссан баг тий. Харин тийм ээ. Гэрээсээ гарч исэн чи гинт. Үш нэрээ. Ингэж явал яасан ингэ найзсаа гойж авахлаасаа. За. Харин тэгэхгүй бол нүд амар хавтцсан байсан энэ төр гэж яриад байгаа. Урдлаас авах гэж чи нүд бүр амар хавтцсан тэгэхээр зараас авчих. Хүмүүстэй нүрээ үзүүлэлтэй энэ төр гээд гоё илгүй энэ гэж авсан яахад. Тэгээ талхандаа тэгэж явдаг уу? Йоо. Талхандаа тэгэж явдаг. Харин гэхдээ тэгээд үг байдаг өстэй эмхтэй хүн хогоо асгахтаа ч гэсэн гоё байх ёстой бостой гэдэг шиг. Тэр шиг баг юм болсон юм шүү. Талах авахтаа ч гэсэн гоё байх ёстой. Талах авсныг яаж мэдсэн яа? Чи өөр хэлсэн байдаг байгаа шүү. Талхаа тэгж явдгаа гэж. Талхаа тэгж явдгаа энэ гэдэг. Тэр ч болов үнэ. Юу ийцэн хүнсний дэлгүүр орохтой заавчгүй гүрт өмсөж явдаг. Дараад идэг учраас. Шинод яаж вэ? Харин би залгаж үзэх юм уу? Намайг сэрэс нөр хүндсэн. Намайг дуудаж сэрэдэг гигийн өглөө. За. Утсаа авсан. Орлоо. Цай мэж анжсэн шиг. Сүтэ цагаар тулж тавьж байгаа. Цай мэ хярмаа хийж байгаа дөө. Ой, хочлоо стамр өвшиж чинь сүйдээд стам. Нилээн сайн унтаад байгаа. Ашгүй дээ. Нойр хоолндоо сайн байна гэдэг чинь тэгэл болчихж байгаа юм шүү те. Би яг нойр хоолндоо сайн байна гэдэг чинь тэгэл юмдаа сайн гэсэн үг гэж хэлж байна. Нойр хоолндоо сайн байна гэдэг чинь бас юмдаа сайн гэсэн үг шүү дээ. Батцыг сонсож байгаа болохгүй. Өнөөдөр яа нуучлаарай. Бэро. Сайн байна уу? Сонсож байна уу? За. Нэрээ сансаас түрүүн ээжийн тухай ярьцсахгүй одоо орох юм. Тэгээ манай ээж юу хөрөнгө мэдсэн байсан тий. Харин тийм. Тэр танай ээж юм уу? Манай ээжтэй. Тийм үү? Би тэрийг нэстэ анзаарахгүй битсэн шүү дээ. Тэгээд өөрөнгөд эпизод болныг сонсдог. Яасан хөөрхий. Тий, юу болгоныг сонсоод юу. Яг шинэ эпизодын нэгийг сонссноо араас нь шууд хуучин эпизодын нэгийг сонсч ирэл. Тэгээд хаяа тэр хоёрыг ингээ хольж ирчихсэн. Сонсч ирчээд өнөр шинэ эпизодыг чи сонссон шүү дээ жинхүү. Ингээд ярьж илээ гэсэн чиггүй наа чи season 2-ын эпизод 7 байхгүй да. Харин дээр би шууд ариун амир нэг дөрөж ирээд байгаа юм шүү. Тэгээ бас юг сонсдог. Хүлээлгийн өрөө, ханах өрөө энэ төр бүгдийг сонсдог.
ясан гоё. Сайн уу бацагч. Бацагч. Хай тэгээд Би ч болох бэлэн байна. Зогтлаад. тэгээд хүлээлгийн өрөөг сонсоод хаяа бас сенсацтай юм ярьж байгаа юм чаа. Яа. За. Тийм. Миний хөө ээж нэг эпизодыг сонсож тэр эпизод дээр ингээд амандаа хийгээл инглээ ярьж ийн энэ төр гэж ирсэн. Залих уугүй юу энэ төр гэж ярьж ийлээ шүү дээ энэ төр гэж. I was like, wow mom, Simon. Open minded. Ясан гоё. Тийм их дуртай. Дайрт их дуртай байна шүү. Эдэл нээлттэй юм байна тэгвэл тий. Харин тий. Тийм л байгаа шүү дээ. Nice. Тэгэл дэмжиж залуучуудын подкаст гоё гэсэн л байдалтай байгаад байгаа. Сая би нэг юм үзлээ. За. Twitter дээр явжгаад нэг хин гээд нэг залууд шүү дээ. Ямар ч хэлээ хин би нэрийг марчиж ямар ч хэлээ гэж ярих бас муу гал. Нэг ингээд залуу байгаа хгүй Монгол залуу. За. Тэгээ солонгос явж пластик мистас хэлэж байгаа юм байна. Тэгээд ингээд 90-ийнхаа ясыг би мэднэ. За тийм. 90-ийнхаа ясыг тэр чигээр нь солиулна гээд тэгээд нэг юм 30 секундны 30-40 секундны тийм жижиг видео хийсэн. Тэгээ би одоо ингээд өнөөдрөөс эхлээд одоо ондоо нүүр царайгаар амьдрнаа. Одоо энэ нүүр царайгаа дахиж харахгүй. Тэгээд энэ нүүр царайндаа зориулаад хайртай шүү гэж хэлж байгаа. Нүүр царай минь. Баяртай би чамд хайртай шүү гэж тийм видео хийсэн байхгүй. За яг тэр хүний тэр нүүрэндээ юу илгэнэ вэ? Одоо тэр хүний дурал асуудал шүү дээ. Тэгээд асуумаар санагдаад нөгөө миси нэг тэмцээн болоод нэг асуулт байсан шүү дээ. If you could change one thing, what would it be? Гэдэг нэг асуулт байсан шүү дээ. Хэрвээ даагуур нүүрэндээ нэг юм солиул нэг юм ингээд пластик мисцаслаар ингээд засууд их юм бол юугаа солиулах вэ? What would it be? What would it be ёо? Нүрээ солиулчих уу? Юугаа нүрээ солиулчих уу? Тийм. Үгүй солиулах. Байхгүй. Ивэл орвол Райан Гослинг гараад ирж шээ. Ёо. Тэр чигээр нь тэгж угаасаа пластик мисцал байлаа гэхэд бүр тэр чигээр нь янзлна гэж бол байхгүй сте. Одоо чинь нүдийг бол одоо бүр шал өөр хүн болдог болсон юм шүү. Үгүй юу? Одоо ч тэгээд амар сайн аягүй сайн хийдэг болсон л шүү дээ мисцал хаяг. Та нар ингээд юусаа юм байхгүй болоод ингээд хариулахгүй байгаа юм уу эсвэл за би хариулъя. Нүрээ ингээд хүлээж байдаг. What would be надад юу? Надад бол яг солиулах юм бол юу нэг юу сорив. Би нэг юутай нэг акнитэй байсан шүү дээ. Одоо бат гардаг байсан. Тэгээд жоохон бахта нүрээ мод зөв цэвэрлж өрж те айтайхан байлгах хооронд би нэг амар хамаагүй шахаад явцсан байхгүй юу. Тэгсэн чинь нэг сорив морив энэ гарцсан. Тэгээд хацар хамран дээр ингээд нэг баг зэрэг ч нэлээ их сорив байдаг байхгүй. Тэрийг бол яхаа дайрсаа солино гэх юм уу. Эсвэл тэрийг арилуулна гэх юм уу. Тийм угаасаа имчилгээ байдаг юм билээ шүү дээ. Чи бол энэ тохиолдолд мэдэрмэн тэгээд ярьжсэн. Сорил арилуулах юм шин. Тийм л яхах. Магадгүй хамраад жижигрүүлээд хамраа томцоо төсрүүлээд урууландаа юм юу лээ филер шахуулаад тийм байхгүй. Би нүдэд хамруулах юм бол унаадаг шүү дээ. Чангалтай томддаг гэж. Хамраа засуулж магадгүй засуулвал. Хамраа засуулж магадгүй. Гэтэ би бол одоо угаасаа хамраа хүлэн зөвшөөрсөн. Тэ. Жохон бахта би бас энэ LeBron James шиг хамстай амар хэцүү байх гэж боддог байсан. Гэтэ одоо бол яа, it's okay. Тэ. Зарим хүмүүс ч Jewish шиг үү? Тийм. Заавал баг амьдралдаа заавал хүн болгон хамраа засуулдаг. Жижигхэн болгодог. Жижигхэн болгодог. Тийм харин жоохон тийм төмс шиг хамартай л гэдэг байсан. Жоохон ялангуяа амар тийм төмс шиг харагддаг байсан хамар. Гэтэ одоо it's okay. Ариуна. Би яг пластик мис засалт орох хэсгийг мэдэхгүй байна. Одоо би жишээлбэл нүдэ лазер дуулмаар байна.
Нэг янз бүрийн нэг юм жоохон үрчлээ гараад ирсэн. Тэр мөр бас ингээ санаа зовж эхэлж гин. Одоо тэгээд бас хэлэх юм байна л одоо энэ чинь. Нөгөө юу яадаг вэ? Тийм. Юм нь хурцдаг. Тийм одоо хараагаад хэлүүлэх тий. Тийм. Аа. Тийм юм хэлмээр байна. Тэрэндээ тооцохгүй. Тэг ингээл солиулах юм байна. Сайжруулах юм чи. Солиулъя. бүр шал өөр солиулъя гэвэл үү? Тийм. Тэр залууч бүр ингээд юу бүр хацар мацар хийлгэсэн юм шиг ингээ бүр амар том хацар мацартай болцсон. Тийм үү? Мэдгүй. Тэгж солисон юм уу? Одоо тэгээд ирүүний ясаа солиулна гэхэр чи одоо бүр тийм jaw line mind болох гэдэг юм шүү дээ бүр ингээ хараа яаж ирүүний ясыг солидیں۔ Ясыг багсаагүй бүр ингээ сольсон юм уу те? Мэдгүй. Тэр чинь солиулна гэж яриад байгаа юм. Хосчмостойг байлгүй дээ айгүй бол солино гэхэр чи одоо юу гэсэн үг тийм бэ? Одоо ингээ жоохон хасаад өөр мөр ингээ нэг юмар хэлбэр оруулдаг юм болов? Хараа. За тэр яг ариун яг юу солиулах юм бэ? What would it be? What would it be? Ви яг солиулахаар юм харин байхгүй наа зөв сайжруулахаар юм бол байна. Одоо тэгэл гарч ирж эхэлж л байна. Өмнө нь бол би итгэл төгс хэлдэг байлаа. No, надад юу ч хэрэггүй яа. Тэр гэдэг байсан чи одоо яа тэрийг нэг жоохон тэгчмээр юм уу? Энийг нэг жоохон тэгчмээр юм уу? гэдэг болчиход яадаг юм болоо тэр гэж байна. харин тэгж үгээд болчиход байна. Тэг байхгүй юм уу? О сайжруулмаар байна. Түрмэс. Аа. За би тэгвэл хэлье. За би мөөм хийлгмээр байна. Бүкс хийлгмээр. Ороолоо томруулмаар байна. Нүдэ томруулмаар байна. За болов хангалттай юу? За тэгвэл заяа. What would it be? Хамрынхаа нүхийг томруулмаар байна гэж. Сайн амьсгалдаг болмоор энэ хавтлаадлаа. Би сайхан нэг тийм рис үзсэн байхгүй юм. Хамарлуу ингээ хийдэг нэг юм багчиг юм байлээ. Багчиг гэх юм цаашаа жижигэн тэгээд тэрийг хийхээр ингээ айгуу сайн амьсгалдаг гинэ гүүж мөхтэй хүмүүс хэрэгэлдэг гэд. Тэгээ би сая юугаа өөрчлөх вэ толон таарснаа хамрын нөхөө өөрчлөлт чинь билүү гэж бодсон. Тэгээ өөрчлөх юм бол ер нь бол байхгүй мэн үү. Би ихтэй хамраа жоохон өндөрлөх хиймсэн гэж бодож исэн. Тэгээд туржингууд хамар угаасаа өндөр болчдөг гэсэн. Хамар гараад ирдэг гэсэн. Тэгээ тийм болохоор одоохондоо нэг юм өөрчлөе гэсэн юм бол байхгүй зүгээр нөсөө тол байрлахыг гэсэн бодол байна. Тэгээ би сая Солонгос явахдаа ариг бууж явж байхдаа хэрэгтэй юм хийлэхгүй шаал хэд юм явсан бин гэж би бодлоо. Нүүрнийхээ савх мэхийг арилгуулад нүд мөдөл лазер дуулчихгүй мангартаа тэгээд эдэх юм эргүүлж авсан байна. Гэж бодоод байж. Үгүй бас одоо дахиж хизээч яваа хэллээ. Тэгээ нэг явсан дээр хийлгэчихгүй шал солиотой. Тэр чи айгуу дорхно юм байлээ шүү дээ. Хамар мамар яасан. Хамар мамар би нөгөө сая очихдоо нэг энэ тхийн таньдаг нэг дүүтэйгээ тэнд таарсан байхгүй дээ бас хамраа янзлуулсан гэд. Тэгэд ер нь бол бараг 7 хоног дотор л янзлал тэгэл хаалганд бол нэг хэдэн цаг л ордог гэсэн. Тэгэл 7 хоногийн дараа бараг зүгээр болсон байсан шүү. Тэгээд 7 хоногт болохоор тэнд байх хэрэгтэй те. Тэндээ. Тэндэр бол тэндээ байсан гэдэг нөгөө хэдэн өдөр мөдөр гарч гинэ гүүж мүж яаж маж болохгүй ч гэлээ те. Ямар ч нэлээ ингээд нүүрэн жоохон хавдсан байд юм бэлээ. Тэгээд цус алдан малдан энэ тэгээд. Тийм үү яадаг юм бүү мэд ямар ч гэсэн. Тэгээд би тэрийг харчаад ёо нэрээ ягаад тиймэрхүү юм бодоогүй болоо гэж бодсон. Шалтгаан. Харин. Гэтэ одоо нүднийх нь нүдэнд нэг өөх ургаад байна. Би тэрийг урж идархан бодсон. Тийм ингээд нүдээ ингээд хөдлөхлөөр нүдний цагаан бидэн штэ. Цагаан дээр нүүх гараад. Цагаан дээр нэг юм сонио ингээд өөх шиг юм шиг заяа. Гэтэ нэг юм яг өөх бол биш. Нэг юм сонио юмнууд ингээд гараад ирсэн байгаа байхгүй. Тэгээ би одоо тэрийг зөвхөн авдаг юм байд юм болов уу гэж саяхан бодож байсан. Тэгээд дараа 7 хоногт нүдний эмнэлэг явна да. Тэгээд тэр мэрийг авдаг юм байдаг бол авахулж мараа. Тэгэхгүй бол жоохон ингээд айгу сонио муухай харагддаг юм билээ. Наад чинь байдаг. Манай их чишээг тийм үтэй байжсан. Тэгээд ингээд нэг жоохон шарфтар өнгийн тийм өөх байгаа ч тийм яг ингээд нүдний хүүхэн хараг тойроод ингээд юу тэгдэг үст айрус л тэрийг ингээд тойроод ингээд баруун талд ч юм уу зүүн талд ингээд жоохон гараад ирсэн том боогод. Тийм минийч бол нэг тийм том боохор юм бол байхгүй л нэг жоохон юм ингээд цав цаган бол биш байгаа байхгүй ингээд нэг хохоос нь цав цаган байдаг штэ. Тийм бол биш. Наад чинь тэгээд байлгаад ахлаар том боогод гараад ирдэг юм бол амар болоо. Тийм үү.
бүр ингээд мангар том ингээд бэлтцсэн тийм өөх ингээд харагддаг. Шар ингээд. Амар. Тэгээ тэр нэг улам ингээд цаашаа яваад зарим хүмүүс их бүр ингээд нэг хүүхэн хараар нь орчдөг штэ. Ингээд захаас нь ингээд илүү гарч ирээд. Тий. Тэгээ тэр чинь мессаслаар авах юм лээ. Тэгж л сонссон шүү дээ. Ам тэрийг л нэг хосуулчмаар байна. Юу дураарай би бас. Би бүр ингээд энэ амар инэттэй амар фаны асуулт байх юм болоо гэсэн чи бүр яг бүр проблем руу яваад орчлоо шүү дээ. Амьдрал ярьж Тулгамцсан асуудлаа явуулчихлаа шүү. Юусэн чи найз 30-аас дээш ер нь бол тулгамцсан асуудал болоо авчихдээ шүү дээ. юм болгон толгомцсан асуудал болоо. Бүх юм сериуслэгдэж авдаг уу? Бүх юм ингээд хамаг юм өглөө басаал нуруу өвддөг. Хэцүү юм. Чи юугаас ойлгох юм? Од. Од нэр юус л. Харин яг би жоо бүр хийдэг царайтай жоохон what would it be? Сав хил нэг юм аа. Жоохон урт царайтай бол нэг юм болоо тэ ирүү нэмэлэх юм болоо ирүүл яад юм ирүү яад юм бол жоохон гонзоо царайтай бол игээл урт ирүүтэй болж нөгөө нэг юм нүхтэй ирүүтэй болохгүй юу? Нүхтэй ирүүтэй Ямар юм бэ? Яг нэг юм юу л cleft chin гэдэг үү л голдоо ингээд нэг тий зураастай юу? cleft chin. Тэр чи амар секси гэдэг үстэй. Надад л ерөөсөө надаас таалагддаг. чин димпл гэдэг байхгүй чин димпл. Тийм. Чин димпл. Тийм. Тий. Тэгэл тэр зураасаа ингээ хуруугаараа илгүй яваад ингээд. Тийм ээ. Ирүүн дээр хоцтохтай юм шиг. Үгүй амар таалагддаггүй энэ төр гэж хэлхийн цаашин яг тийм одоо төрөлхөөсөө тийм ирүүтэй хүн бол одоо бас хэцүү шттэ. Тэрний чинь бүр яг тийм мэдгүй ер нь тэгэл хүний сонирхол юм байна дөө шиг шттэ. Тэр чинь тэгэл пластик surgery хийлгээл бас яг тийм болохыг мөрөөддөг хүн байхыг ч үгүйсэхгүй шттэ. Энэ одоо амар тохтой жоогноосоо. Би сая микрофоноос нийлээ олдлоо л гэж бодсон шттэ. Үгүй байсан. Би 20,000-уудаа сонслоосаа яа. Үгүй байна. Тэгээ бурхан өршөө байхгүй тий. Та нар нэр Бурхан өршөө. Тэгсё. Тийм сонсолтой. Яамар. Ямар. Окей. Тэр тэгээд би тэгээд од юугаа цолгоор түрүүн тэгээд би ирүү царайгаа ингээд өндөрлүүлээд жоохон ирүү нэмүүлнэ. За. Гонцгой царайтай болно гэдэг чинь. Гонцгой. Мангар урт царайтай. Гонцгой од болох юм биш тэгвэл яг нэг байдаг бүгнийг хий царайтай зоод. Чиний тийм Jim Carrey шиг урт царайтай болох юм байна. Sarah Jessica Parker шиг. Тийм байл юм биш үү. Шууд тэгэл шууд Монголд очиод Sex and the City гэдэг. Chris Hemsworth мөрт гэдэг ондоо хүмүүстэй зүрлэлтэй. Заавал Chris Hemsworth чинь дөрвөлжин царайтай шүү дээ. Jim Carrey чинь урт царайтай байхгүй. Chris Hemsworth бас мангар царайлаг залуу сонгосон биш үү те. Тийм л бол л та. Нэг янзлуулж байгаа юм чи янзлуулсан шиг Thor болчихсон нөө. Болж шít. За би тэгвэл Ryan Gosling чи бол Chris Hemsworth гэл. Нэг л шар өстэй сайхан залуучууд болцсон байх юм байна те. Яа. За. Би нэг юм анзаарлаа. Sorry. Go ahead. Чио. Би сая утас баг. Минийхэн зөв филлер яриа. Сенсацтай conversation биш. Яриа та. Яриад өгөөдөл гэж. За. Бас та нар би ингээд нэг өчтөр утсаа оролдчихсан байхгүй юу? Тэгээд ингээд хаяа ингээд суугаал Instagram дээр story талаар амар storyддаг тэгээд ингээд за нэг 2 story үзчихээл нэг 3 story үзчихэж байгаа. Тэгээд 2-ыг үзээл 3-ыг үзээл тэгээд нэг цаг болцсон байдаг. Тэгээд ингээд хамгийн амар ингээд Instagram юм уу эсвэл одоо TikTok нээх нь ингээд бүр ингээд зуршлалцсан. Бид өчтөр суужаад энийг анзаарсан байхгүй. Яг ингээд Instagram хаагаал тэгснэ утсан дээр баруун тийш скролдоод буцаал зүүн тийш скролдоод Instagram-а дарсах юм. Ингээд бодохгүй. Тэгэл Instagram хаагаал баруун тийш скролдоод зүүн тийш скролдоод за өнөөдөр ингээд хоолой хийдэ босъё гэж баруун тийш за байж байгаа газ уцаа шалгачиг л Instagram-а нэгэл fuck. Буцаал сторигоо ахаал 30 минут. Break team ингээд юу хийхээ мэдэхгүй байгаад утсаа ордглохлоор ингээд Instagram руугаа ингээд зөв бодохгүй ордог болцсон. Тэгээд ингээд залхсан үед Instagram хаагаал буцаа Instagram нэх юм. Та нар тэгдэггүй. Тэгд
өвдөн штэ. Тэгээ бүр ингээ бүр болохоо байгаад ирэхээр бүх аппуудаа устгадаг штэ. Одоо би одоо энэ сизон дуусаад бүгдийг нь устгах нэг л хүлээгээл ич. Бас зөрөгтэй юм а. Би бол нэг айдас байгаад байгаа юм а. Нэг дотоодын ямар нэг ингээд тэ гинт над руу ингээл TikTok-оор юу тэ ингээд $100,000 очичлаа гэх хүн бичвэл яана гэдэг устгахгүй. Харин тийм Instagram-аар гинт Zendaya хариулчил яана энэ гэж сэлсүүлсэн байгаа жишээ. Тэнгүүд л устгаж болохгүй байгаа юм чинь. Тэгдэггүй. Энэ яг миний хувийн зуршил баха. Би ингээд юм хаяхасаа бас тэгдэг байхгүй ингээд юм хаямар ингээл нэг бүр хизээч нэг өмсдөггүй хүрдэг мөрдөг байхгүй. За энийг ингээд зарчи марчи хайчи мэчи гэж бодонгот. Гүй нэг өдөр гинт цас ороод те. Цагаан хүрдэг байхгүй те. Нэг амар сонио таалагддаг зөгтгөө хинж өмсдөг. Нэг өдөр гинт элээд цас ороод дайм болвол би энэ цагаан хүрдэг өмсөл нуудандаа гэл бодох ч юм те. Тийм сонин бодлоор зааз яшиг зарахгүй байчиг юм мэдлээ тэргээд. Йоо. Тэгдэггүй. Тийм байдгүй. Үгүй. Хэрэглүүл яана энэ төр гэж байна. Надад нэг юм байдаг. Одоо нөгөө шинэ одоо янз бүр юм аав штэ. Тэг хайрцгийг хайж чаддаг. Юу. Одоо чинь яг тэгдэг штэ. Одоо чинь ингээд тоосорч асуухгүй. Тэр чинь нэлийн дээр л дээ. Гэтэ одоо хүртэл хайрцаг байгаа л байгаа. Яах гач байгаа даа мэдгүй. Хизээ нэгэн цагт хэрэгүүлж байгаа. Хаяач. Юу вэ? Миний хэрэгжилж зарж магадгүй гэдэг. Тийм миний хэрэгжилжсэн iPhone-уудын хайрцагнууд байна бүгд. Тэр ч бол байна. Тийм. Ерөөсөө танаар ч бүр амар юм байна. Наа чи тэгтээ ингэдэг байхгүй нэг зараад хайрцаг одоо ингэ компьютерийн биедээ ингэ дандаа техник юмнуудыг хайрцаг хайдаг байхгүй юу? Яг бол нэг хийжсэн нэг ч юм зарж үзээгүй юу? Зарж магадгүй байгаад гэхдээ амьдралдаа хийжээч нэг удаа ч юм зарж үзээгүй. Ерөөсөө зарж л даа. Та хоёр тэгдэггүй юу? Би бол бүгдийг хайдаг нөгөө нэг заавар маавар эдэн штэ юм янз бүрийн техник юм тэр мэрийн чаждаг угаасаа Google дээр олчихоос яшиг хэрэгтэй хэрэггүй хог байж ахаар гээд ер нь бол мэдгүй тиймэрхүү юм ерөөс байлгадгүй штэ. Тийм хооц мовц ингээд өмсгөө за энийг хизээний цагт өмсөндөө гэсэн юм байл тэгэл Монгол явуулчих штэ. За яшиг өнөр амар хэцүү. Гэтэ тийм айлд очихоор амар гоё ч нөгөө юм хайдгүй айлд очихоор тийм ингээд нөгөө шин мэр хувцсан байж идэг. Тэгээ хизэг ч угаасаа таарахгүй штэ. Тэгээ тэр нь яг надад таарна гэж тэнгүүд за чи юу нэг өмсөхгүй штэ надад өгчөөч гэл тэгэл авчдаг байгаа. Ямар гоё хүртэг энэ төр гэдэг. Юма хаяагүй ингээд хүмүүсийн юма хаяагүй хадгалцсан амар олон жил болсон хүмүүсийн нэг гоё юм нь одоо ингээд хэдэн жилийн дараа ингээд гараад ирэнгүүт нөгөө хаяагүй юмнууд нэг гоё vintage болоод бүр үнд орсон байдаг. Одоо жишээ нь дээр үеийн одоо пенс тоглоулагч ч юм уу те. Тим юм дээр үеийн одоо пенснууд тэгээ тухайн үед ингээд сонсож байгаа тэгэл өөдөл нэг юуны булан давчи хийцэн тэгэл эргээ гараад ирэнгүүт тэр амар vintage-ний одоо collection edition болсон. Тим юмнууд зөндөө байдаг штэ. Гэтэ хайрцаг бол хийцээч юм төрөхгүй л хэл та. Тэгээ одоо хичнээн хайрцдаг гэсэн үг яваад. Гүй миний нэг энэ олон жил амьдрахтаа зөндөө би одоо энэ хайрцагнуудыг хайнаа нэг янз бүрийн спикерний хайрцаг. Гэхдээ ер нь юм авсан болгонд нэг хайрцагтай ирнэ штэ. Тэгэл тэрний хайрцаг байж л байна. Компьютерийн хайрцаг, дэлгэцний хайрцаг. Нүхэд бэлэн гэж бодоод идэм болов. Гэхдээ хизээ нэг буцаага зарж магадгүй гэж бодохгүй. Яг эвэли хэлдэг үнэ. За заасуудаа нэг ч байхгүй. Тэгэд ялангуяа ингээд үнэтэй цайтай жишээл одоо ингээд надад компьютерийн $1000 авсан монитор гэдэг байхгүй юу? Тэрийг дэ хэрэглэж хагаад илүү шин илүү гоё монитор авах юм бол тэрийгэ зархад хайрцагтай зарах юм бол хүн жишээл 600 авахын оронд 750 авах ч юм уу те. Тиймэрхүү. А тэгтээ тийм орон зай байхгүй газар байсан бол хайх байсан баха. Ингээд одоо Токио Макиод амьдардаг байсан бол те. Лав хайрцаг марцаг хайна. Тэгтээ ингээд Америкт ингээд space ихтэй газар амьдарч байгаа болохоор тэгээд идэм болоо. Би ингээд гаражтай хийчихдэг байхгүй юу? Ингээд амар том гаражтай. Тэндээ зөвхөн бүх юм ингээд хаваалцсан тий. Мангар том байр штэ тий. ёо. Тэгээд одоо манад бол бүр ингээд яг нэг жижигхэн нойлын өрөөг ингээд дүрхэхээр ингээд баахан хайрцагтай би. Том ингээд амар болоо. Герман тэгдгүү юм storage unit-ууд ингээд төрөсөлдөг. Одоо ингээд контейнер шиг. Түрээс нь хамт орцсон байдаг.
биш тусдаа одоо жишээ нь тийм төрөөсний газар байдаг зөвхөн юм агуулхад энэ ингээд storage unit гэдэг байхгүй юу. Тэгэл одоо нэг сарын $20 молор ч юм уу тийм контейнер шиг. Тийм хэмжих юм уу? Тийм юм юм. Тэр шиг санагдав. Үнэтэй. Сарын $20,000 л. 100 130 гэдэг юм л одоо мангар. Яг хэмжээнээс хамаарлах. Янз бүрийн хэмжээтэй баг. Гэтэ яг нэг яванда нэг тиймэрхүү storage unit-тэй болд юм уу? За тэгэл нөгөө новцолгоос юу хэлж байна найзууд минь. Энэ тийм өвөө болсон байх юм шүү хоёр. Юм хайдгүй өвөө. Хэцүү юм бэ. За, ариуна зугаалга ямар байсан? Ямар байсан гэж байж л байна уу? Би одоо туркт л байна. Буцаг юм уу? Тийм үү? Буцаг байна. Одоо дахиад нэг 2 хоног тэгээд тарина. Ямар Турк улсаа сонин сайхан. Яа. Яриач бид нар сонсмоор байна. Яар бэлэн үү? Би билээ яа. Тэр Бэлэн байна гэж. Турк улсад хайртай хэн бүхэн одоо шууд зогсгаараа. Одоо юу унтраа. Одоо ер нь шууд унтраа би шууд стрессний нэг сонсоод байгаа бүхэн аач гэж бодвол. Үгүй мэдгүй би нэг юм сонин сэтгэлдэлтэй байна. Тэгээ одоо энийг ингэж ярьж болох эсгийг ч сайн мэдгүй л байна. Тэгээд яасан бэ гэхээр юу яриад яарэ штэ. Яа. Турк улсын засгийн газар намайг хилээр гаргахгүй бол яна энийг ярьсан гэдэг. Найз нь гарсны чинь дараа энийг постлоо л доо. Үнэн мөнийг би мэдсэн. Тэр. Яана. Яа. Гүй би ч нөгөө нэг гэрээсээ гараад бит хоёр чи юу орсон штэ. Амстердам орчоод тэгээд Брюссель энэ төр орчоод амар аятайхан явж мовжсэн байхгүй юу. Тэгэл за яг Турк руу онгоцсон цуухаас эхлүүлээл стрессччихсэн за. Би ингээд амар сонин байдлаар юм нөгөө нэг юм ялгарлан гадуурхалтанд хүртлөө за бүр юм хизэж бодож байгаагүй байдлаар гэх юм уу. Нэг нь болохоор заяа. За тэр нөгөө нэг юунаас онгоцноос хөөрөх гээд ингээд байж хата. Тэнд ингээд паспортаа ингээд үзүүлээл ингээд яаж байгаа хгүй тэгсэн чинь Монголын паспорт Турк руу ордог эсхийг Бельгийн тэр нөгөө нэг чекин дээр сууж байгаа хүн мэдтгүүл юм байна л да. Тэгээд цаашаа ингээд асууж байгаа байхгүй юу. Одоо нөгөө нэг энэ хүн ингээд эрэгтэй өмөрхтэй гэхээр би наанаас 8 юм туслах гал ага бид нар 30 хоног визгүй гэж хэлчихгүй юу. Тэгсэн чинь шууд нэг надруу амар юм мургаараа ингэж яаж магаал заяа. Чи дугаа гэсэн юм тэмдэг үзүүлэл заяа юм надруу. Утсан дээр ингэж амар цаашаа ингэж асууж яснаа би ингэ наанаас нь хэлчихгүй юу. Үгүй манайх 30 хоног визгүй гэдгсэн чинь би энэ ч шалгаж юм алгаж юм. Тэгээд тэгснэ утасны цаанаас сая яасан байна. Надад зааварлсан гэж чи миний ажилд оролцсон гэж манай одоо босс үзлээ. Тийм учраас ер нь бол би чиний юг одоо хаах хэрэгтэй. Чиний одоо нислэгийг чинь кэнселдах хэрэгтэй мэрэгтэй гэд бүр тэгэд хэлдэг байхгүй. Тэг би бүр ингээд гайхаа зөө би бүр ингээд дуул зогсож явах хэрэгтэй байсан юм байна л да. Бэлэгдсэн юм. Тэгээд ингээд би манай германууд чинь бүр ингээд амар юу штэ nice хүмүүс штэ тий. Би бүр герман амьдарч байгаа амар баярлсан цаг мөчүүд үргэлжилж байна. Тэгээд бэлгүүд бүр за яг тэр хүүхэн амар тийм юу хүүхэн таарсан байж магадгүй зэ амар racist хүүхэн. Тэгээ ингээд нэг юм гар ингээд хурч ирсэн амар ажлын заагаад тэсэн байж санагдсан байж магадгүй. Тэрэн дээр бол би ингээд юм хилцэн болохоор зэрэг ингээд окей за миний буруу байж магадгүй гэдэг өнгөрч байгаа штэ тий. Тэгээд тэгсэн чинь би тэгэд асуудал нь яг юу байгаа юм бэ те би ингээд зүгээр танд зүгээр туслах гэж л орлоо шүү дээ ингээд цаг хэмнэхийн тулд те цаашаа ингээд асуугаал нөгөө хүн ингээд амар олон ингээд юм ухаал Монголын паспорт яадیں Турк руу орд юм уу гэдэг шалгаж яхаа би надаас манайх 30 хоног юугүй л ер нь бол одоо ингээд туслах төдийл юм хэлсэн шүү дээ гэсэн чинь чи одоо нэг үг дуурах юм бол би одоо чамаг яа гэж би хэлсэн те би ингээд бүр ингээд салгалаад хүүхд рүү гараад би чинь тийм амар сайн юу хийсэн юм уу амар тийм nice биш шантц юм гэсэн чи манай хөлт бүр ингэ нүдэн бүлтээсэн. Гү бүр яахчгүй ш та тэгээд идэх байхгүй. Тэгээ ингэ салгалсан чигээрээ бүр ингэ яалаа. Бүр ингэ яах учраа болохгүй заа ингэ ямар сони юм бэ? За миний хоолойдээ ингэ нэг юм сонирн болчлоо гэж бодвол за тэгэл тайвшраад нэг юм сандал мандал дээр суугаад нэг 15 минут тайвширч байгаа. Тэгээ явлаа. Тэгээ явлаа заа тэгээд тэгсэн чинь туркийн хил дээр буугаал
Орлоо. За ороод яг гайгүй оруулчт юм байна. Туркийн хэл дээр бол монголчууд их ордог болтын угаасаа монгол паспортын их амар сүртэй ижүүлээд авсан ч гоо монголчууд баг гэл оруулчихаа. За тэгэл орсон чинь шууд ингээд нэг юм хулигдуулах мэдрэмж амар авчин заяа би ч. Бүр ингээд нэг юм Европын хятад гэж хэлээд байдаг чинь үүний юм бэ найзуудаа шиг заяа. Би ингээд амар ингээд уг нь санаандаа ингээд яагаад байгаа штэ би ингээд дайлуулах хулигдуулахгүйхэн шиг явчаад ирээ шүү гэж амар юм ухаантай явах гад хичээгээд байгаа байхгүй. Тэгээ тэнгууд нэг юм уу чин 6 өн хилдэггээ сонсцсон одоо нэг такси максинууд шар таксинууд нь тэнгууд би ингээд Uber-т гээд ингээд Uber-тж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь гарч ирэхтэй болохоор зэрэг ингээд 400 лира гэж гарч ирсэн байхгүй. Тэгээд нөгөөтгийг би ингээл амар евро мороор шилжүүлж үзэнгүү дүү чи амар дэжгүй гарч ир марч ир. Бууж мохта 5 евроны тип бөхч мөгөл амар бууж мөс итгэсэн чинь. Картна татаж авсан чинь 3 давлтаа тавцсан надаас заа юу. Типийг бүр ингээ гайхаад хүү Uber ингэж болдсон бах таа гэ бүр ингээ тий Uber лөө тэгээд тэгсэн чи яасан бэ гэсэн чинь энэ ингээ хүн ингээ тойрч явсан гэсэн тийм шалтгаан хэлж тэр жолооч яаж болдсон биш та одоо ингээд нөгөө нэг юма даблтаж. Тэгээ би бүр ингээд турк дагуудаа бууж байгаа мөртлөө ингэж тийш чи явж хэлсэн гинэ. Тэгэнгүүтээ ингээ бүр ингээд надаас амар татаад авцсан зөө. Тэгэл би за аруна ингээд тий ингээд holiday хүмүүд ингээд бахгүй болохгүй шүү. Ингээд гоё байх шүү. Ингээд хичээж байгаа шүү дээ. Тэгээ ингээд буудалтаа ингээд орж ил чек-ин хийх гээл ингээд ялаа тэгсэн чинь booking.com дээр 600 евро төлж би одоо хотелоо бүкэлсэн байхгүй юу. Тэгээ хүрээд ирсэн чи ресепшн дээр 800 болцсон баг. Тэг би ингээд хай. Яа юм бэ? Татаад авчихдгүй мó гэдэг л. Тэгсэн чинь тийм бахгүй. Тэгээ ингээд ер нь бол наа чи юу гэдэг би бүр шүн ингээд нөгөө нэг 11 цагт буусан мөртлөө би бүр ингээд дэлбэрхгээ заяа. Наад менежер гэж хүн байвал над руу ингээд яриулаадах би одоо ингээд ер нь танаах тий ингээд би happy биш ээ. Яри гэдгсэн чинь англиар ярьдаг юм байхгүй заяа. Йоо. Тэгээд нэг англиар нэг ярьдаг хүнтэй ярьлаа. Тэгээ би бүр ингээд уурлаад бүр хизээ ийм юм байдаг байсан юм бэ те booking.com дээр байгаа үн чинь ийм байхад те би тэгээ бүр ингээд бүглээд те ингээд мөнгө зөнгө гарчаад ах чи ягаад ирэхээр эн чинь ингээ өөр болчт юм бэ гэ. За тэгээ тэн чинь ингээ бөө юм хэрүүл мэрүүл хийж байгаа ашгүй 600-аар орохоор боллоо. Йоо шөнийн 12 цагт нөө өрөөндөө орж ирэл бүр ингээл гэл хөвтөж байгаа шүү дээ те. Тэгэл ингээл хөвтөж мөтөл за ингээд маргаашнаас нь ингээд амар энерги болцсон нэг өдөр чи ерөөхдөө унтаж өнгөрлөө. Тэгэл 2 дахь өдрөөс нь ингээл гараал нөгөө нэг Анталиагийн ингээ төв мөвөөр ингээл энэ хаваар ингээл амар юм хотын үзүүлдэг тийм юунууд байна заа юу. Тур аяллууд. За тэрнийх нь нэг нь ингээл бүглээл явлаа тэгсэн чинь ингээд наана амар юм гоё үн хэлдэг заа юу. Наана гоё юу. Хүний 20 хүний 20 морин гэсэн үг мөнгөлдөө 20 евро заа тэр нь. Бүх юм нь евро юм байна. Тэгээ 20 евро маврын тэрнгүүцээ за үгүй дажгүй юм биш үү явчих тэр нь ингээд тойрч морт юм бол тэрэнд нь суучих энэ гэд явлаа. Тэгээд 20 евроны аяллаа сүулдэ 200 болж хуурсан за. Йоо. Ямар хараа би тэг ингэж бодлоо. Суусны дараа юу? Одоо бусад ингээд газруудад одоо Туркийн өөр хотод дөөрөөд гэж магадгүй. Анталия бүр яг юм нэг юм аялал жуулчлалын бүс болцсон. Тэгээ ингээд жуулчдыг хүлээж аваад бөөндөө саадаг газар юм байна та. Заяа. Бүр ингэ нэгдэж сааж чаддаг заяа. Би үнэхээр баяр хүргэмээ энэ газарт ингэ. Тэгээ ингээд нэг газар нь өөр хүнүүлээд нөгөө газар нь өөр хүнэлэх юм бол би арай ингэ хямдхан руу явах гээд байгаа штэ ингэ бас нэг арай айтайхан майтайгаа. Тэхгүй ингэ бөөндрөө яг нэг үнтэй заяа. Тэнгүүт ингээ хүн чинь ингээд за окей за бүгдээрээ л юм бол ингээд тэгэнгүүт би ингээд нэг 2 3 газраас судлаад ингээд үн авсан чинь тэр нэг газар олж өрч мөрөөл заяа. Тэгээ ингээд за тэгээд өнгөрсөн за Анталигийн юу тэр хотын экскурс аялал уулт яг тэгээд дууслаа. За тэгээд бидсэн чинь Turkish bath гэд нэг юм байт юм. Туркийн одоо юм уламжлалтай массаж усанд оруулах арга техникээр та бүхний альчаалыг би тайлдах болно.
заяа. Тэгээд тэр нь гүйлдээд ингээд тэр өгсөн одоо энэ аяллаа юунаас компаниас өгсөн брошюр дээр нь болохоор зэрэг хүний 25 моринтог гэсэн байхгүй. Тэгэхээр би юу амар хямдхан байд юм биш үү гэж ээжтэй яриал заяа. Масаас сууж амар хямдхан байд юм биш үү ээжээ. Тэгээд гурлаа орохоор бол тэгсэн чинь нөгөө нэг хүмүүс нь за хаста гоё ороорой тэр гэж мэгэл оруулаа. За тэгсэн чинь ингэдэг заяа. Тэр 20 евро гэдэг нь зүгээр заяа. Зүгээр ингээд угтаж авах үйлчлэгээ заяа баг. Тэгээд тэгснээ хувцаа баг тайлаад цойжлоход нэг үн. Гарлаа савнд суугаад нэмэлт нэг үн. Тэг ингээд экстра гэдэг үгэнд идэр маш их дуртай заяа. Угаасаа ямар ч англи хэлгүй хүн байсан ч гэсэн экстра гэдэг үгийг мэддэг. Тэгээ ингээд асууж байгаа заяа. Одоо ингээд ийм ингээд давсаар таны биеийг үрэх болно. Энэ бол экстра 25 евро. Алийг авах уу гэдэг заяа. Авах ч биш бүр заяа. Алийг авах уу гэдэг заяа. Тэгэл би тэр за яах вэ би ми өрүүлж яшиг 25 бол гайгүй гэж өрүүлээл. Тэгэл ингээд ээжлаа тэгсэн чинь массаж тэр нөгөө нэг одоо төлөөд орж байгаа үнэ штэ тий тэрэн дотор нэг 20 минутын одоо массаж байгаа байхгүй юу би ми угаахаас гадна. Тэгээд тэрийг хийх гээд хөвтчихлээ. Яг 20 минутын массаж эхлэхгээл байжсэн чинь миний нэг баруун хөлний шилднээс нэг 2 хатгаснаа. Хүү 20 минутын массаж ингээл ер нь бол дуусчихдээ штэ та нар ингээд юу ахгүй мó жоохон сунгахгүй мó гэл тэгж юм. Тэгэхээр зэрэг би бас нэг хүн бодсон штэ тий нэрээ 20 минут бариулж яснаас нэг жоохон цаг маг бариулчих тийм үү гэл бодлоо. За тэгсэн чинь 20 минут бариулаад биш юу яаж ингэж цаг бариулах гэж тэгсэн чинь нэг юм ресепшных нь эрэгтэй хүн орж ирснэ. Би терапист. Чиний бие чинь эн чи ер нь үхэх гэж байна. Яа нэрээ. Чам цаг магийн массаж болвол ерөөсөө юм болохгүй. Цаг ирхий гэж нөгөө хоёртой хэлчихэл гараад байхгүй нэ массаж хийж байгаа хоёр хүүхэндээ. Тэгсэн нөгөөдөл нь тэгээд надаас асуухчгүй хичтийн гинэ. Гэхдээ одоо би ингээд доошоо хөвчж байгаа юм чинь за одоо цаг 30 ялгаа явах тэгэл орлоо. Тэгээд нэг цаг 30 минут би яруулчаад гарч ирэл тэгсэн чи амар цаймаа өгөөл. Ер нь бол уг нь nice зав амар мүлчлэг. Тэгээд гарч ирээд төлбөр төлөх болсон чи ингээд ээж тоо бүр ингээд өөдөө төсөө хараад хийдэ гэлээ. Тэгсэн чинь ерөөсөө юм байна. Хараа хаана амьдардаг вэ гэдэг асуултанд маш их утга байгаа юм байна заяа. За ингээд зүгээр ингээл наана юм асууж байгаа юм шиг мөртлөө хаанаас ирсэн бэ тэргээл тэнгүүд Монголоо бид нар гээл тэнгүүд дараачихны асуултанд заяа. Тэгтээ та нар англид амьдардаг гэсэн бохгүй юу? Тэгээд тэр мэдээллийг би хизээч тэр юунд өгөөгүй заяа. Тэр нөгөө массаж хийж байгаа хүмүүст боолго ресепшн дээр байсан. Тэгэхээр зэрэг нэг юм аяллаа нэг түүрт ингээд явчингуу цаашаа ингээд мэдээлэл дамжичдсан юм байна. Бүгдээрэнд нь энэ хүн эндээс ирсэн энэ ийм хотод амьдардаг гэх тэнгүүд намайг бүр харснаа охин чинь Мюнхен амьдардаг гэсэн байхгүй юу. Тэгээд би Мюнхен амьдардаг гэсэн чинь Германы хамгийн өнтэй хотоос ирсэн юм байна гэж үгээс байхгүй юу. Тэгээд би ингээд тэр үгний цаана ямар их утга байгааг би ерөөсөө ойлгоогүй байсан за ёо. Тэгээд тэгснэ нөгөө нэг 25 евронд багтсан байсан 20 минутын массаж нь гараад ирсэн чинь нэг хүний 5 цоолцсон заяа. За болоо. Ямар би ингээд бүр ингээд үгүй харин ирүүлэх гэ тэгээд ингээд үгүй гэсэн чинь бид нар танаас асуусан та нар agreed байсан учраас бид нар энийг чи хийцэн тэгээ одоо ингээд төлөхөөс аргахгүй гэ тэгээ би ингээд бүр ингээд гэт бүр ингээд юу амралт заяа бүр нөгөө сэтгэл санаагаа сэргэн гэсэн үг чинь баг өрөнд орж ирсэн ёо. Сэргээр oh my god. Яа нэ за кредит карт мөр дуусч байгаа юм да. Би хүүстэн нэр яаж кредит карт үзмэл яах вэ юм болоо гэж бодлоо би бүр нэрээ. Тэгээ ингээд төлөхгүй яагаад тэгээ бүр ингээд тэгээд за дээр нь нэмээд ингээд за ядаж нөгөө нэг юунуудаа би ми барьсан хүүхнүүдэд нэг жоохон тип ми бүгээдэг гэсэн нөгөө төлөө 3 давталтаа тавцсан заяа зүгээр лирагаар төлөвлөж байгаа гэд тэгээд нөгөө аяллаа компани руугаа хүүшээ энэ ийм нормал юм уу гэдгсэн чинь бид нар юу ч хийж чадахгүй та нар өөртөө ингээд хүлээн зөвшөөрөөл тэрийг хийлгэсэн болол наадасаа ингээд ямар ч арга байхгүй. Тэгээд ер нь бол би ингэж бодлоо
Турк миний хувьд зүгээр аялахаар ирсэн юу л хийсэн юм бэ? Ганц л удаа эхний бөгөөд эцсийн удаа ирхэл орон байла. Тэгээд явахгүй. Ахиж болвол бүр нөөгөө зөө. Тэгээ хараа ингэдэм бэ. Монголоос ирсэн хүмүүс амар гоё ингээд бөөнөрийн бөөн төлчөөд ингээд яваад ирдэг штэ тий. Тэнгүүд Монголоос ирсэн гэхээр өөр ханддсан юм заа юу. Яасан гэж ингэсэн байхгүй. Бидний ингээд хотоор авчирч ирсэн хүмүүс нь шууд бидрээс асуухчгүйгээр шууд нэм даймонд дэлгүүр рүү оруулчихдаг байхгүй юу. За. Буулгачдаг байхгүй юу. Тэгэл бид нар ингээд даймонд ингээд нөгөө нэг бүгд мөгц зарж маардаг. Янз бүрийн өнөд хөдөл зарж маардаг. Тийм дэлгүүр рүү оруулцаа байхгүй юу. Тэгээд тэгснэ энд ингээ ямар ч таксгүй танаа гоё авч болно энэ төр гэдэг. Тэгсэн чинь ингээд бид нар ингээл за одоо яа нөгөөдгөр нь орохоос та гэж орлоо. Ороод ингээл дундуур нь ингээл явж исэн чинь шууд ингээд нэг хүн ингээ бариад авчдаг заа ингээд дотор нь ажиллаж байгаа хүмүүс нэг ингээ дагаас алдгүй заа юу. Зүгээр юм үзээ явж байгаа чинь дагаас алдгүй заа юу. Тэгээд тэгснэ тэр хүн тэгсэн байхгүй юу. А та надад Мюнхнээс ирсэн гэсэн тий гэтгэхин би тэр үед ойлгосон. Хөө энэ бүр ингээ цаашаа бүх мэдээлэл дамжчихсан байгаа юм байна. Гэтгэхин би үгүй бид нар Монголоос ирсэн гэдэгсэн байхгүй юу. Монголоос ирсэн гэсэн яваад гисэн за. Зүгээр бид гурыг зүгээр хаяа тэр чигээр тэр өөр Мюнхнээс ирсэн өөр UK-ээс ирсэн хүн дагаа явцсан. Тэгээ бид гурыг ингээд угаасаа юу ч аваагүй л гарсан л та. Тэгээд ингээд та нар Мюнхнээс ирсэнтэй гэдэг дагаа явдсан хүмүүс ингээд Монголоос ирсэн. Үгүй бид нар Монголоос ирсэн гэж сүлдээ ууралсан чинь ингээд явцсан. Тэгээ бүр ингээд бүр зөөц. Окей. Ер нь бол одоо тэгээд ийм бодол төрлөө. Сурцтай явж байгаа юм ба шүү дээ. Дэлхийг тойрно гэсэн ер нь бол миний бодол амар хомигдож байна. Энэ дэлхий дээр очих ёсгүй ус гэж байт юм байдаг. Тэгэл ингээл яг нэг үзээд болчлоо. Тэгэл миний хувьд бол Турк улс одоо ингээд хаалгаа. Тэгээ яг заавал ажил мэжлэр ч юм уу нэг эрүүлэн ингэхээс аяллаар бол би хич хэзэж ирэхгүй л гэж хэлчихэл гэж. За. Үс амар жоохон луурч ингээд сонссон би. Энд дэдэг ихч бас явсан чинь нөгөө яг тийм үн эдлийн дэлгүүр оруулчингуудаа амар үн хэлдэг гэсэн. Тэгээл зарим нь хөлх мөлх юм зардаг гэсэн. Тэнгүүтээ үнийн яг хэлсэн үн нь юусаа амтгүй заавал буулгах хэрэгтэй нэг юм буулгах штэ 500 гэсэн бол нөгөөдг нь бараг 50 болтол нь буулгаж юм авдаг гэсэн. Тийм мөнгө зөнгөөр мөнгө идэл мэдл амар хямдхан л гэдэг Турки тэгээд би тэгээд нөгөө нэг дээр нь лирагаараа бичсэн байгаа штэ нэг эмэг жижигхэн персонгийн эмэг би хүүхдээ аваад өгч гэж л хараа зогсож ирсэн. Тэгээд тэгсэн лирагаараа болохоор 105 лира гэжээс аахгүй юу. Тэг би ингээ харчаад энэ тэгээд еврогоор хийд юм бол гэдэгс аахгүй юу. Тэгсэн чинь 1 лира чинь 35 штэ. Тэгэхээр нэг өсрөл 3 евро л байгаа штэ тэр лирагаараа. Тэгсэн наашаа харж ирсэн 35 паунд. Болооч. Чи тэрэн доош унаах байсан юм шүү найзаа. Еврогоор хийдэм болоо гэж асуухаар төгрөгөөр хийдэм болоо гэж асуух дээр юм ба шүү дээ. Үгүй ер нь ижээ ингээд хараа. Энд ингээд ирэх юм бол англиар ч яриад хэрэггүй, германаар ч яриад хэрэггүй зүгээр л өдөөс нь гэж зогсож явах хэрэгтэй. Орсоор айгүйх ярьдаг шүү дээ. Орсоор ярил айгүй юу явдаг гэсэн. Орсоор их ярьдаг гэсэн тийм. Харин энэ туркууд нь ч орс хэлтэй юм. Айгүйх орсууд юу нугасаа бизнес хийдэг болцсон юм байна. Надад ч орстой их холбоотой юм чинь. Тийм байна. Түүхээрээ. Тэгээ намайг уучлаарай. Одоо энэ Туркид амьдарч байгаа монголчууд нэлээд байгаалах. Тэгээ Туркийнхэн далаар ингээ муу ярахаар жоохон эвгүй санагдчих магадгүй. Эсвэл Туркид идэлтэй хүмүүс бас айгүй гэдэг штэ монголчууд. Тэр мэр хүмүүс нэг онцгой сонсогдсон байж магадгүй. Гэхдээ тэгээд миний экспириенс юм байла тий. Ингээд Монголоос Турк руу амрах арай өөр, Европоос ирж байгаа гэхээр яаж л миний утасны дугаар муугаар ингээд нөгөө герман код модтой байнгут нөгөө WhatsApp-аар амир хитэрч үйлчлэгээ явуулт юм байна. Тэгээ тэрлүү ингээд биччихэнгүү тэгэл автоматар герман дугаараа гочаал өөр үнэлт надад тэр нь амир тийм нөгөө нэг ялгуурлан гадуухалч санагдлаа нэг юм бэлэд би ингээд монгол хүн байснараа амир муухай дэрлэгүүлсэн болвол энд ирчээд би Германаас ирсэн гэдгээрээ бүр тийм өөр дэрлэл тавьж байгаа байхгүй. Чиний баг эн чинь баг бохны мөнгө үдтэй гэж байгаа юм шиг царай гаргаад үдээсгээс сууд байгаа байхгүй. Ингээд нэг юм чи бүр энийг ингэж байгаа юм уу тий ингэж мэгмэр. За ингээд миний bucket Турк явах бодъё доо. Bucket list-с Турк гэдэг бас байхгүй боллоо. Турк бол гарлаа. Манай ах дөнгөж сая Марокко явсан байхгүй юу? За. Тэгээд бас адилхан юу. Тэгэхдээ биш манай ах болохоор бодохдоо
яг энэний тухай бодсон юм билээ эхлээд. Тэгээд очиод хаанаас ирсэн гэсэн чи Монгол гэж хэлээд тэгсэн чи арай гайгүй гэсэн. Тэгэл нэг өөрөө манай ах ихч хоёр нэг талбай явах гээд юм үзэх гээл. Тэгэл явжсэн чинь нэг залуу энийг л гараад ирсэн гэсэн. My friend. Where are you go my friend гэж хөрөд ирсэн гэсэн. Тэгсэн чинь нөгөөд чи үгүй би зөв ингээд чигээрээ яваална. Хараа Google Map-аар явал урагшаа яваална гэл тэр талбай орох гэж байна. Оройны ингээд үдшийн ивент болж байгаа гэд. Тэгсэн чинь нөгөөх нь үгүй энэ бол Морокко. Тэ энэ зам нь ингээд хүмүүс дээрэндээ зодоод ингээд илдүү юм болж магадгүй. Аль би туслая. Намайг даг my friend гэж тэгсэн гинэ. Тэгсэн чинь манай ихч рүү хараад. За үзчих юм уу хоёлаа гэж тэгсгс. Яг ямар шиг байгааг нь бол гадарлаж байгаа. Гэхдээ зүгээр experience-ийг үзчихгээд үзчих юм уу гэсэн чинь манай ихч окей өөрөө мэдгээл. За дагъя гэж тэгсэн чинь гарнаас нь барайл. Давуулаад явсан гэсэн. Яа лишээ энэ бол Морокко гэж үзүүлээ гэл. Амар нарийнхан жижиг гудамжуудаар явуулаад тийм. Тэгэл явуулаад Google Map харсан чи хажуугаар өнгөрчлөө. Нөгөөний газраа. Тэгэл за энэ юу яах гээд байгаа юм бол да энэ орой мөрөөдөө нар марж аргаж захт одоо гар мараа атгаад энэ зодон цохинд бэлэн байх юм ухааны юм бодоод явж ирсэн гэсэн. Тэгжсэн чи баруун эргээл ингээл явсан чи дээгүүр нь гараа явчлаа нөгөөний газрынхаа. Урдуур нь. Тэгэл дагуулж хойгуур нь гараа явчлаа гэсэн. Тойроод. Тэгээд баг нэг хагас тойроод тэгээд манай хуурлаад hey man чи ингэ тойроод яваад штэ яагаад байгаа гэсэн чи энэ бол Мороккогийн зам нь юм байдгийн чамаг чигээрээ явуул шууд дээрэнд чирнэ гадаад хүн энэ гэж бод my friend гэл тэрийг амар их хэлдэг гэсэн. Тэгэл дагуулаад яг нөгөөний газар авчишаал яасан чаа. Тийм өдөөс нь худлаа идэх шүү. Gift гинэ. Манай Мороккод ингээд gift би чамд ингээд хөдөлмөрөөр gift чи надад одоо gift гэд мөнгө нэс гэсэн. Гэсэн чи бишгэ юугаа солиороод байгаа чи өөрөө надаа юу зөвөр үзүүлээ гэж хэлээ байсаа мөнгө зүүн тэрийг тохироогүй гэсэн чи нөгөөх нь өдөөс шууд гараа атгаал сонирн болол fuck you гэж хэлсэн шууд. Тийм. Тэгсэн чи би манай ах бас те за эзэн тэгээд зодтолчол ололоо нийлж байгаа зодчдаг ч юм бол яадаг юм бол энэ тэгснэ манай ах өдөс нарчснаа fuck you гэсэн. Тэгсэн чи нөгөөт нь өдөөс нь юу гэж бага хараач байгаа л яваад гисэн гэж байгаа байхгүй юу. Ямар. Тэгэл манайх Google Map-а ягаал цаашаа явсан гэж байгаа. Тэгээд дараа нь 7 хоног гаруй байж байгаа тэрэнд нарай илүү тасаад юм уу 3 хоногч л хэдэн хоногч л өдөө тэгээд явжсэн чинь яг буцсахад байжсэн чинь нэг Америк залуу байна нэ. Тэгээд нэг Америк залуу нь бүр ингээд бас яг адилхан нэг ингээд төөрцөн хаашаа явах мэдхгүй Google Map харцсан хүмүүсээс юм асуул явж байсан гэсэн. Тэгсэн чинь манай ихч манайхад чи над нэг Америк залуу тусалж наа чи ингээд Twitter-тэй адилхан төөрөд явж ирсэн чи биш гоо тэгэдгий гэснэ. Hey my friend гэсэн. Нөө тийш зогтоо наасан. My friend come here. Тэгээд юу ч гэсэн бол ингээд эхлээд яг юунаас нь анзаарэгддэг юм байна нэ. Тэр нэг гадаад залуу харснаас нэг байж бие авч явж байгаа те юмаа ингээл гайхал дуртай яг төрөөс мэдхгүй газар очсон хүн чинь тэгэл нэг мэдхгүй газар л байгаа юм шиг байна шүү дээ те бие авч явна. Тэгэхээр амар мэддэгдээд ингээд амархан байдаг. Тэгээд цаад хоёр чинь болохоор сүлдээ яг 2 хоносныхаа дараа болохоор бүр ингээд юу хийж байгаагаа мэдэхгүй ч гэсэн мэддэг царилдаг гинэ. Урт ингээд урагшаа харж байл амар ингээд шийдэмгий. Тэгснэ хоорондоо монголоор болохоор хоёлаа хаашаа явж байгаа юм мэдхгүй байна. Уцаар гаргаж болохгүй. Хүмүүс харж байна орж энэ гэж тэгж яажсэн гэсэн. Тэгээд бас тийм нэг юм юу гэмтэй Европ энэ төр гэсэн те бас яг энэ орнуудыг бол муулмааргүй байна. Гэтэ зарим бас ингээд одоо ингээд quote unquote хөгжиж байгаа орн гэдэг шүү дээ те. Тийм оронд бол бас ингээд хүмүүс нэг амьдрал хэцүүж байдаг юм те. Тийм байдлаар ингээд хасл хийдэг. Тэгээд нүдээр нь харахад бол гадаадаас ирж байгаа те. Ингээл Европоос ирж байгаа хүмүүс ингээл амар би бол жоохон бахта ингээл Америк ингээл бүгдээрээ л амар баян те. Jordan өмсчихсэн ингээл амар сагстаал явж идэх хүмүүс байх гэж төсөөл. Тиймэрхүү л одоо төсөөл байдаг байх зарим хүмүүст. Тэ? Тэгээд бас мэдхгүй одоо өөр тийшээ зарим газар руу явхад одоо би бол ариунаатай адилхан ингээд имээгээд идэг гэх юм уу да. Тэгээ одоо чи Бразил явах юм бол би бол ингээд Бразил найзтай байхгүй бол ганцаараа явах юм бол бараг л дээрэмдэлч нуханы бодоо явж байгаа байхгүй юу? Бодит амьдрал дээр бол тийм биш шүү дээ. Гэхдээ
одоо жишээл бид дөрөв шиг одоо ингээд Бразилд явж үзэж байгааг хүнд бол те одоо жишээл хулгай далдах дээрэмдүүлэх юм уу тийм юм болох магадлал нь арай жоохон өндөр. Тэ. Тэгэхээр бас хаяа боддгийн одоо тиймэрхүү газар явах уу эсвэл зэрэс нь мэддгээрээ Япон руугаа явчих юм уу энэ ч юм те. Солонгос яваад нүрээ засуулаад ирчдэг ч юм уу ч гэх шиг те. Тиймэрхүү бас ингээд асуудал гардаг. Тэ энэ юун дээр бол сонсогч нар маань юу гэж бодож байна те. Одоо ингээд quote on quote арай илүү аюултай ийм одоо хэцүү те луурдж ирдэг тиймэрхүү одоо гисэн одоо ингээд алдар нэртэй орнуудаар аялахад бол ямар байдаг вэ те. Аялж үдчихсэн хүмүүс ямар байдаг вэ? Сансан бодсон юм бол коммент дээр бичээрэй. За. Тэр тэгээд хараа Google Map гэснээс бас ингэ тийм байна. Ингээд нөгөө би ингэ eSIM авчид ирсэн байсан байхгүй юу? Туркд ашиглаж болохоор. Тэгээд тэгсэн чинь тэр eSIM-ийн эн чинь ингэ зүгээр Instagram-аар л орж болдог цаа. Йогоо Google Map орж болтгүй цаа. Юус гарч ирдэг үү? Мэдгүй би ингэ ойлгох тэгж бодсон. Google Map бүр тусгайлан орж болохгүй байхыг бодоход хэрвээ би Google Map ашиглах юм бол өөрөө ингэж явд үтчихэж штэ тий ингээд тэр мөрөөр ингээд тойрч мороод энэ одоо хаанаас юу сууж мохын гэдэг ч юм уу. Тэгэхээр зэрэг эдний одоо тэр нөгөө нэг бас бизнес ч юм уу тий жолооч молооч такси макси гэдэг одоо хэсэг бүлэг хүмүүс ингээд бас хөвгөө хоцох гэдэг штэ. Тэр мэрийг ингээд бүр тусгаарлан тоогч юм бол харин бүр ингээд хараа бөөндөө ингээд харин би хэлээд штэ ганцхан газар л миний хувийн мэдээлэл одоо миний утасны дугаар очиод л тэндээс шууд минь намайг хаа нэмдүүдийг мэдчихэнгүүтээ ингээд хаацсан газар бүгдээрээ мэдээд тахаар би бүр ингээд бөөндөө нийл цаад юм байна гэдэг байгаа дэр байхгүй юу бүр ингээд чадчих байгаа байхгүй тэгтээ нэг бодлоо бүр ёо манайхан тэгтээ нэг юм болоосаа юм тэр тэг иймэрхүү байдлаас олж дахиж ирдэггүй баха би олон гэж бодсон яг нэг удаа хүмүүс ирчээд ахиж очиод амар гоё газрууд байдаг штэ тий ингээл амар гоё ямар ч би дараа жил заавал ирнэ гэдэг газар байхад одоогор хэдийгээр ингээл Анталия гэл хүмүүс амар хэрж байгаа боловч тий хэрвээ ингээл хүмүүс ингэж амар л уурддаг тий ийм ухаас сэтгэлдээ буцаадаг бол тэр хүмүүс ч ахиж ирэхээ байч тий тийм тий гэхдээ юу яадаг гэсэн ч нөгөө нэг яг зөв газраа одоо нөгөө нэг юм паушаал юу гэдэг штэ аялал байдаг штэ ингээд хотел нь орцсон аяллаа компанид ингээд бүх юм нь орцсон орцсон найзаа орцсон байхгүй юу орчоод дотроо бүх юм багцсан гэдэг нь худлаа үгүй тэгсэн чинь нөгөө энд дэдэг нэг ихч өвгөл явсан гэж аахгүй юу. Тэгээд нэг хүний 230 евро олсон гэсэн нислэг бүх юм нөрөө тэгээд хотел мотел энд дэдэг нөгөө нэг ойрхон байдаг их ах хоёр байдаг та. Тэгээд тэгжсэн байхгүй. Би тэгээд амар хамтан тэгээд ерөөсөө илүү мөнгө төлөөгүй гэжсэн байхгүй. Би тэгэхээр тэр нь арай хямдхан нөгөө хуваараа зөвхөн ингээд хотелийн тусдаа төлөөд ингэж явахар үнэтэй болсон юм байна гэсэн чинь тэгвэл үгүй байна л да. Үгүй тэр тэгээд Стамбул энэ төрлөө өөр гэж магадгүй. Нэг Анталия бол яг л зүгээр л бөөндөө нийл цаа гэдэг л газар байл. Би тэ энийг анхааруулах гэдэг нь зүгээр тэ надаас илүү бас жоох ухаантай яваасай л гэж бодож хэлж байгаа. Тэрнээс би ингээл яг зүгээр төлсөн үнд уур хүрээд байгаа биш зүгээр яаж намайг луурцсан бэ гэдгийг аргыг бодохоор ураад байгаа байхгүй ингээд нэг худлаа гасаа хуурцсан байгаа сте тий тэрнээс яг үйлчлэгийн сайхан л байсан л дамасаасаа жилэх гоё яасан тэгээд үнэхээр тийм үнэтэй байгаа тэр үнэн төлж байгаа тэрсэн бол окей тэгэхгүй ингээд нэг юм худлаасаа ингээд өгөөш өгчсэн нөө ингээд нэг юм хуурж муурж байгаа нь бол таалагдахгүй л окей юу яадаг болов нөгөө монголчууд гадаадаас ирсэн гадаадуудыг яг энэ туркшууд шиг ингэж луурддаг болов. Тэгтгшний дотоодын хүнд 1000 төгрөг гадаадын жуулчд 14000 төгрөг өнтергээд өмнө чинь дөө биш шүү дээ. Чи улаан цаа ингээд ойлгомжтой байгаа шүү дээ. Би чи Монгол биш бол би чамд дээр зарнаа. Монгол мөн бол дээр зарнаа гэх. Тэр чин бол шудраг биш үү? Заяа. Чи бодтоо. Хи арны экс гэж байна. Орохдоо $20 төлснө гарахтаа $500 төлөө гарна гэдэг чинь тэр чинь бүр тэр чин бүр л өөр байхгүй. Юунд яагаад төлөөд байгаа мэддэхгүй тэгсээр байгаа. Тэр чин монголчин бүр ингээ бичсэн байж штэ. Чи авахгүй байж болно штэ. Тий, чи авахгүй байж болно штэ. Тийм ээ тийм бас тийм штэ. Тийм яг үнэ. Бүр тэгээ цаасан дээр бичсэн байт юм уу заарэ. Tourist $20. Монгол. Надад чи бахан германууд одоо би багч яваад байж штэ. Би одоо өөрөө мэдгүй намайг тэднэр чинь дагуулж явж байгаа нь монгол хэл устай монгол хүн гээ авч явж байгаа штэ нөгөө яг лөвдүүлэхгүй тул тэгсэн чинь нөгөөд нь өөрөө л өрдөлцөө явж байгаа.
Герман ирсэн гэсэн нэгцэн үү? Би одоо тэгэхгүй шүү дээ. Би өстөнөр алан. Би болоод тэр хүмүүс ингээ амар сүнжлээд байдаг шүү дээ. Манай монголчууд ингээд гадны жуулчдаас тэгэж яагаад монголчуудаас ингэж амар ичмэр гэдэг. Тэр чинь хаач байдаг л team system шүү. Одоо чинь би ингээд ажил дээр одоо нэг газар хоолны газар ажилладаг байл та. Би дотроосоо хоол идэх юм бол би хямдхан төлнөс дээ. Уусаа гаднаас орж ирэх өмнөөс бол хамаагүй хямдхан төлнө шүү. Ядч нэг ажилчин үнний дискаунт байгаа шүү. Тэнгүү тэрнтэй яг адилхан бохгүй. Монголчууд хямдхан дараа гаднаас ирсэн үндүнтэй зарах чинь. Тэр чинь дотоодын хүн байдаг л. Гэж тийм надад амар юм сонио юм шүү. Гадны хүн гэхээр ер нь бол надад бол тийм. Ер нь бол надад бол бүгд адилхан төлөл дээр. Гэхдээ яг нөхцөл байдлаас нь болоод ойлгож байна. Гимназ бол тийм байхгүй шүү дээ. Дотроо ч гэсэн бид нар зуулчлах хэрэгтэй байхгүй. Тэр чинь мөнгөний урсгалыг чинь ингээд дотроо бас эргэлдүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй яг ингээд адилхан ингээд яах юм бол бас монголчууд чи хоорондоо жуулчлах мөнгө төр нь юучлах тийм үстэй. Эдийн засгийн шал хоёр ялгаатай асуудал шүү. Жохон ариун яг тийм байдалд орцоо байгаа шүү дээ. Германаас ирсэн хүн, Англиас ирсэн хүн хоёр ялгаатай. Тэр чинь ер нь бол гэхдээ балер л байна л да. Гэтэ монголчуудаа тэгвэл хямдруулмаар байгаа байхгүй юу? Хямдхан ер нь бол амар хямдхан биш байлээ. Үгүй юу гэлээ. Ер нь бол хямдхан биш байлээ. Ер нь ингээд айл маялын одоо юу гэдэг гадаад амьдарч байгаа дэрсэн Монголд амьдарч байгаа монгол бас Монгол дотроо ондооход болчих. Энэ Германаас амралтаараа ирсэн гэдэг 100 ирсэн байгаа гэсэн. Одоо нөгөө усны шоу гэсэн шүү дээ. Тэг мөнгөтэй ирсэн л гэсэн үг автоматар дэгдэг. Нэг бодлын бас discrimination оосдын чи ялгарлан гадуурхал шүү. Муухай ялгарлан гадуурхалнаас баян хүний одоо өөр ялгарлан гадуурхалт мэдэж эхлэдэг шүү дээ амар юм. Чи баян юм чи энийг төлөхөд яад тий. Чамд бол бохны мөнгөстэй гэдэг чинь бүр ямар тэнэг муухайгаа ялгарлан гадуурхалтай нэр. Мэдэгчгүй ээжиж яаж байгаа юм. Би ганц би ээж хүн ойлоо суудсан бол өмнө дээ. Би нэг мим харсан шүү дээ. Дэлхийн орнуудын цалингийн доод хэмжээгцэн. Тэгээд тэгсэн чинь Америк цагийн 10 хэдэн доллар, Герман хэдэн доллар, Англи хэдэн доллар гэл нэг хэдэн орн байснаа Монголд чамд юу хэн байх те мэн дэ нэг хийгээд өгчөөч. Ямарч үнэ. Чи нэг юм хэцүү. Юу лээ чамд юу хэн байх вэ дэ. Тийм хоогээд. Яа нэ яг тэгэж хэлдэг те нэрээ. Харин тий. Амар юм би. Үгүйхтэй хараа ингээд Монгол даа хүмүүсийн цалин гэгээ бодно штэ. Тэнгүүд ингээд Монгол даа хүмүүсийн цалин бодоо би ингээд амралтаар ингээд очиод ингээд ингээд биний үрж байгаа мөнгийг бодохоор Монголд авж байгаа хүмүүсийн цалин гэгээ бодохоор ерөөсө авталтахгүй байхгүй юу. Тэнгүү хүмүүс гэхдээ айгүй их ингээд одоо уурлаа үгүй юу лээ. Амралт нэг явж байгаа штэ. Амралт нэг ингээд яваал ингээд лаглаг хөдөө мөдөө ингээд яваал тэнгүүд ингээд би эндээс чинь бас нэг хөөрхий гайгүй мөнгөтөл очиж байгаа шүү үрчигээд. Тэр маань ингээ хөрөхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр би ингээд тэнд байгаа хүмүүс яаж ингэж их мөнгөтэй амьдраад байна гэж би өөр штий өөр солиорох. За ингээ асуу. Жок шүү. Жок байлаа. За гэхдээ яг би бас нэг юм харсан чинь тэгээ Монгол улсын цалин гэснээр ямар олон татвар авд юм бэ? 5-6 ондоо төрлийн татвар цалингаас авд юм шүү дээ. Монгол доо. Тийм, бүр амар олон татвар авд юм шүү. Би ерөөсөө тэрийг анзаардаг. 3 татвар авч байгаа шүү дээ. Хүн амаар олголт татвар. Тэрүүл надад. Үгүй яа 6. Үгүй гол нь уншиж чадахгүй дандаа ингээ үсгээр нь ингээд юу бацсан. Гүүл гэсэн болгоо. Товчлцоо. Тэгээд ямар ч нийт хэдэн болж байна. Мэдгүй зүгээр тэдэн татвар авж байгаа гэсэн л тийм юм байсан. Тэдөө мэдөө гэсэн юм байна. Би эсвэл анзааргүй зүгээр гүйлгээл харсан. За яа түлстэй амар байгаа юм байна. За минаас тэгээд амьд сэрүүн л орж ирээ дээ. Зүгээр Монгол явчаад ирсэн бол илүү гоё байх байсан байгаа байхгүй юу тий. Тийм бас тий зүгээр л 500-аар массажинд орж ирснээс зүгээр Монгол руу нэгсчихэд ирсэн бол гоё байхгүй. Юу гүний 500 евро юм уу тий. Хүний 500 болчиход тахсан. Тэр ч одоо 3 хүний 1500 юм уу? Бити одоо над тоогоо хэлээ.
Яа найзаа 1500-аар чи 700-аар билет аваад. Монгол зүгээр өдрөө болгоо массаж хийлгэнэ үстэй. Харин тийм шүү дээ. Одоо ингээ бүгдээрээ ингээ комментанд ороо $1500 бид юу хийж чадах байсан бэ гэх коммент хийчээрэй. Би өөртөө өөрөө массаж хийдэж. Ариун нэг бүр хямраагаа те. За одоо яах вэ? Гэтэ хамгийн гол нь тэгээд би хараа ямар ч юм одоо нөгөө нэг одоо энэ travel insurance гэдэг байгаа шүү дээ. Тэр мөр ямар ч юмх орлохгүй заяа. Тэр мөрчтэй ингээл уцмцаа алдсан ч юм уу тэрхүү тохиолдол яана гэж байгаа байхгүй. Тэгээ юм scam ч юм уу fraud яг ийм тохиолдолд ямар ч юмх орлохгүй юм билээ. Амар. Би Германд очиод ингээд хуйлж мөлч үзүүлсэн ч гэсэн би нотолж чадахгүй заа нөгөөтгөө. Тэд нар чинь болвол энэ хүн хий гэсэл гэж хэлчихнэ үстэй тий. Тэгэл нөхөө гарах. Найзаа худлагаас уцаа алцчаач. Гэс уцаа алдсан гээд. Гэтэ ер нь тэгэл айгүй том сургамж боллоо. Тэгэл яг цаашдаа одоо тэгэл ирэхгүй лээ. Амар хохирож байгаа нь тэр дээ ирэхгүй лээ. Ариун чи юу яа одоо дараагийн удаа бол очихдоо зүгээр my friend гэж яваад очсон. Ирэхгүй би Туркид одоо аялах гэж л ерөөсөө ирэхгүй. Гэтэ ямар үүдгүй юм те маа Туркууд чи одоо энтэн таарахаараа Монгол гэдэг баг бид нар чинь юу хамаатан садан гэдэг шүү дээ. Тэгээд яг тэрэн дээр толохоор ах үг л байна шүү дээ. Өөр газар нөөрөд магадгүй. Үгүй юм байна. За. Одоо намайг нэг найзаагаа жоохон сэргээгээд өгөөч. Энэ гарах ёстой гарлага байсан махаа энэ гэдэг чинь. Одоо 1500 ингээ гарцсан юм чи одоо дараа сар чи бүр будаа болох нэ. Одоо болгоно. Нуграад орж ирэх нэ наа чи. Сая 500 гарч ийгөөш. Гарч ийж ордог гэдэг. Гарч үзье ч тийм. Зүг ордог найзаа. Яах вэ? Гэтэ бодлоо тийм үстэй. Энэ чинь одоо ингээд чи өхөн мөхтлээ ийм гоё сторид болж штэ. Тэр үнэ. Тэ? Тэгэхээр бас нэг бол ингэж бодох хэрэгтэй юм шүү. 1500 төлж чадчихна гэж миний нэ сайхан амьдарч байна гэсэн үг. Чиг жод. Тансаг юм биш үү? Юу хоёр найз дээр очиод бид нар зүгээр бүр Вегас зүгээр будаа авч байгаа дэрхээс үү. Найз нь даа хин заяа билетийг чи авсан гэдэг тэгнэстэй би бүр. За яах вэ? За орж иж гарна шүү За. дээ. Йоо. Амар юм бэ хтэй. За Турк явахдаа би бичнэ. Манай сонсогч нар байж магадгүй. Тэнгүүд шууд намайг гэртээ байлгаад би баг үнгүй авчид ирэх юм шиг байна. Гэртээ байлгаад газар нэг дагуулж яваад. Тэгээд ариун нэр янз бүрийн одоо хүмүүс бичээгүй Туркт ирсэн юм уулзъя учрыг. Битсэн байсан бичих. Тэгээд ганц хоёр монголчуудад ярилцсан. Тэгтээ тэгээд нөгөө нэг амар яагаагүй л те тэр хүмүүс ч гэсэн амарч явжсэн би ч гэсэн амарч явжсэн болохоор сайн байцгаана уу гэж мэдлэл өнгөрсөн л доо. Тэгэл болоо. Яа тэгээд чи асуухгүй яасан. Гадаад явж байхад ингээ би бинтийг бас мэдлж байна те. Гримикс шиг биш үү те. Гримикс шиг биш үү? Заавал биш. Ядаргаад. Манай нараа их шиг биш үү? Чи асуусан уу? Сайн байцгаана уу? Монголд массажинд орсон уу? Тийш битээ ороорой. Нөгөөдөл мэс чиг нүүр нь бараагаал явахгүй те орсон штэ. Эсвэл тэр тэнэг хүмүүс ховор байдаг бах туу тэгэл. За одоо өөр гоё юм ярьцгаая манайха. Тэнийг биш зүгээр л Германд удаа амьдэрсэн хүн байна тэр чи. Өш би нэг аимшиг юм ярих уу? Яна. Ахи аимшиг юм нэрээс ахи аимшиг юм яриад байгаа гэсэн чи яасан гэж. 2 хоногийн өмнөөс би ингээ гаднах хаалгаа ингээ онгоолох гээд ингээ түлхүүрээ штэ тий. Тэгэхээр ингээ манад миний түлхүүр ингээ гацаа ерөөс болохгүй байгаа байхгүй юу? Дотроосоо зүгээр заяа. Тэгэхээр ингээ манай хаалгыг хүн ингээ яасан байгааз ингээд нөгөө цоочных нь хэсэг дээр нэг юм хийсэн юм санагдаад байгаа байхгүй юу? Хөшсөн гэж юу? Харин би тэгээд тэрнээс хойш 2 өдөр айгаад шин бүр хит сэрж байгаа. Тэг цонхныхоо өмнө ингээ баах юм тавьсан заяа. Хүн ингээ шүн цонхон болвол уунж мунаад би сэрнэ гэж бодоод тэгээд тэрнээс хойш хаалга малхныхоо урд ингээ ихтэй аим сонирхолтой дээ. Эсвэл тийм цоож яам гэж байт юм уу? Гаднаасаа ороход ингээд хаалга чинь гацаад байгаа юм тийм үү? Тэгээд түлхүүр ихээр ингээ түлхүүр ингээ орохгүй ингээ жоохон сони ингээ бөө юм болж орж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд дотроос чи яаж жоод ингэ түлхүүр жоод хүмүүсхөр зүгээр ийм юугаар эргүүлдэг юм. Түлхүүр бас хийд юм уу те?
2 талаас хоёулын төлхөр юм тий. Тий. Төлхөр хийхгүй ч ингээд төлхөөрөө заавал цоожлдог байхгүй би дотроосоо. Ундахтаа тэгээд нэг жоохон тослохол хэрэгтэй. Аюу. Тийм юм байх юм. Юу lubricant хэрэгтэй нэ. За. Тийм би юм жоох хөөрөшөд байгаа. Чивтэй нэ цоожин дээр гоё ингээд тосны гаралтай усны гаралтай lubricant байхгүй л цоожин өвдөн штэ. Яа ингэ гэх юм бол. Яа солиотой. Наач зүгээр цоож чинь жоох хуучж байгаа хөө тэгэл. Цоож юугаар солиулахгүй тий голоо солиулахгүй. Чи ихлэ тослоод үзгүй юм. За тийм байц тийм нэ. Чи тослоод үзгүй. Тослоод үзсэн. Гоё сайхан үрээд тэгсэн чинь нөгөө нэг дээрэмтгэж байгаа хүн нь араас нь ёо гэдэг. Хатаа угаас нэг тос байгаа. Тэр ингээд үрээд. Гэтэ тэр тосоо тосолж болох юм болов? Үүший. Чи өссөн дотроо болно шүү дээ. Солиороод байгаа чи. Болохгүй юу? Бодлоо ярьж байгаа юм биш үү? Яаж миний тоссон юм чи? Үгүй шингэл юм чи. Болно. Би угаасаа манай ингээд хуучин хаалных ингээд зурдаг байсан байхгүй юу? Тэгээ бид ингээд төлхөөрөө 9 тосны olive oil-ын төрхчээл буцаагаад хийгээд янгот зүгээр. Өөр тос яриад энэ өөр тосод яриад энэ бэлээ. Оо ямар ч тос хамаагүй. Тослол хэлгээ чи. Хамаагүй юм төрхөө тийч зэвчт юм байна сте. Юу яа. Би чамд уул нь бол майнд нэг ингээд цацдаг юм бэ. Одоо ингээд гацаад байгаа яаж байгаа юм. Одоо металл юмны одоо нөгөө зэв мэвийг арилгаж марлагддаг тийм юм байдий. WD-40 юу? Тий. WD-40. Наач хэрвээ байдаг бол тийм юм аваад ингээд цацаад үз. Maybe helps. За. Шгүй. Би тэгээ яагаад яана хүн одоо ингээд намайг унтчих гээд онгойлгоо оролцсон юм болоо гэд муу юм бодлоо. Тэгээ эсвэл юм цоочны хугацаа хуучна гэж байд юм болов уу гэж бодлоо. Гэтэ гаднаасаа байж магадгүй шүү гэдэг. Танай байсан чи хэр одоо хуучин байши. Хуучин байшин л та. Гэтэ хүүхэд хахад одоо манай гэр мэрийн ингээд чоож хизэж сольж байгаагүй үстэй. Сольдог байсан бах уу нэ чамаар л болгох. Чи л мэдэхгүйсэн баг. Би арай амьдралд оролцоогүй байсан юм байна. За. Ягтээ нэр айгүй их юм сурж ийна ингээд нэг юм ганцаараа амьдралдаг болсноос хойш. Нэг өмнө нэг хоёул амьдралдаг байсан юм шиг ярьсан. Би ихтэй нэг юм айгүй их юм ингээд амьдралд сурж ийна ингээд цоочны юм сольдог юм байна. Цооч мож тосмос зүрхтэй байна гэд. Тэгээ дээр нөгөө нэг юу байгаас тэ нөгөө гоожурны доотл ингээ бүглэрсэн байсан шүү дээ бас. Тэр мэрийг бас сэлдэг мөлдөг асгаж масгдаг гэдгийг бас мэдэж авсан. Юм сурч л анда. За Disneyland орсон юм шүү дээ. Үгүй. Тийштэй сонсъё. Үгүй нэг хүний гэж манай их сургуулийн анги тэр айгу муухай юм басан. Басоо ямар хэцүү бэ? Ямар сенсацтай долоо нэг. Энэ эпизодыг жоох ингээ гэрэл тусахад Disney ярьж ихсэн чи бас муу. Тэр манай сургуулийн анги юу болсон аахгүй юу? Bachelorette party болсон аахгүй юу? Тэгээд турмаа гэж байгаа. Тэгээд би ерөөсө тэрнтэй холбоогүй байсан аахгүй юу? Сургуулаа төгсөөд ингээд 2-3 жил холбоогүй байжгаад тэгээд бид нэр тэрнтэй цуг тэр охинтой тэгээд бас нэг охинтой бид нар гурлаа нөгөө Словени ямар ус лээ? Словения. Тийш явсаахгүй. Тэгээ нөгөө нэг Бесата орон дээр намайг ганцаар ингээд ундуулсан байсан гэ би нэг түүх ярьжсэн да. Тий. Тэгээд надад ерөөс туслаагүй штэ. Тэгээ би нэг туслаагүй хоёр тэгээ би нөгөө нэг 2 өдрийн өмнө бас худлаа яриад буцсан ганцаараа буцаж тэгээ хүмүүстээ танилцсан байлсан гэж ярьжсэн да. Тэгээ тэр октод ахгүй юу? Яна одоо ингээд миний инстагаас харсан штэ ямар царайтай ус гэдэг юм. Яна заочлаарай. Тэгээд ерөөсөө нэг юм амар бас сүртэй холбоотой байдгүй гэхдээ яг нэг юм эсрүүл тахтаа нэг холбоотой байжаад тэг хурмаа хийсэн гэд хурмаа ер нь бол хийцэн л юм байна л да. Тэнгүүтээ одоо 2 хурмаа хийдэм биш тэг эхлээд заавал нөгөө юун дээр очиж хурмаа хийдэг одоо нэг албаны газар тэг тэр хурмаа хийсэн тэнгүүтээ bachelorette party болох ч жоо гэд намайг дуудаад ураад тэгээд би за окей одоо яаж худлаа ярих уу гэд за окей гэд тэгдэхгүй гэсэн чинь 2 өдөр үргэлжлэн гэ тэнгүүт нь би худлаа яриа заа юу 2 дахь өдөр дээр би ажилтаа өглөө 8-аас ажилтаа гээд ганц л өдөр яв гэдэг байхгүй. Тэгээ явсан чинь оройн ингээд Disney-гийн одоо кинонуудын тийм
кинонуудын дуугаар хийсэн тийм партинд очино гэд. Оо, nice. Тэгээ атсан байхгүй юу? Тэгсэн чинь надад юу мэддэг дуу алгаа тэр. Тэгээ хүмүүс бүр амар заяа тэр бүр ингээд нэг музикл интернет шүү дээ. Тэрний дуу мог ингээд бүр амар мэддэг заяа. Тэг мэдгүй миний хүүхэд насны тийм юм ер нь бол байж байгаагүй юм чи. Би насны тийм үзэж байгаагүй байхгүй юу? Гэхдээ нэг юм 10 жил тэр дуу мог нь бол мэдгүй шүү дээ. Тэгээ би надаа ингээд нэг өсрөөл 2 3 хүн мэддэг дуу байсан заяа. Тэгээ би за би нэг 2 шоттой за би ерөөс явлаа өглөө ажилтаа худлаа яриа явсан. Тэгээд тийм л юм болсон даа гэж. Өстө сони билээ. Story мөрөгч үзсэн их л дуртай байгаа юм байх гэж утсан шүү. Тэгээ одоо хайшин зүгээр яг ингээд дуугийн 50-аад ингээд парадад амуу эсвэл тэрийг ингээд микс хийсэн ингээд. Үгүй дуугийн 50-аад тэгэл ингээд артталт нь ингээд клип шиг юм гаргаж маргаал. Тэгээ дуулж байгаа хүн байхгүй юм дөөрөө. Дуучин муучин байхгүй юм те? Дуучин муучин бол байхгүй. Ямарсан. Харин тэгээд надад жоохон хямд төсөр парти вэ тий тийм партинууд. Тэгээд надад ерөөсө таалагдав би тэгээд ерөөсө мэдгүй Google-dən киног дуутай байсан гэдгийг одоо л ойлгосон гэж. Үй би бүр Disney-ийн Google-dən кинонуудын дуунд амар дуртай шүү дээ. Тийм үү. Бүр чамаа ингэж юу мэдгүй юм бэ зэдгүй юм бэ гэхээр жоохон уур урчлаа. Үгүй Google-dən дуу мөг бол мэдэн штэ нэг юм одоо нэг байн гардаг Google-dən дуу. Ядс Let It Go мэднэстэй. Let It Go. За тэрийг бол мэднэ нэ за. Let It Go. Ийм ахалын дуу юм уу гараад байгаа байхгүй юу? Юуны I can show you the world. Үгүй тэр мэр бол зүгээр заяа. Гэтэ тэдний сонсож байгаа нэг амар сонио миний баг амьдралтаа хэзээ ч үзэж байгаагүй Ямар дуу юуны дуу байсан? Ядаж Lion King мэднэстэй. Hakuna Matata. За мэдэн штэ. Биш тийм биш яг нөгөө Disney-ийн Google-тэй бол биш заяа. Disney-ийн юу юм шиг байгаа. Нэг юм мюзикл кинонууд байдаг гэсэн даа нэг юм 10 жилийн хүүхдүүдийн ингээл ахлах сургуулийн баачка нар ингээл дуулж муулаад даа гэж яваад байдаг. High School Musical. High School Musical юм тиймэрхүү дуунууд байсан. Тэгээд тэгвэл тэнийг юм байна. Тэгвэл тооцохгүй. Харин тиймээс яг нэг Disney-ийн Google-тэй ч ондоо штий. За би нэр хүүхдийн киноных нь юг чимдэх байгаа юм болов уу гэж та гинт жоохон уур хөрмөр санагдаа. I am Moana гэдэг маш санагдлаа гэж. Тэгээ би айгу худлаа яриад хүний юмнаас явсан. Тэгээд мэдгүй мухал юм бэл. Харин. За ивэл түрүү долоод нэгж байгаа богино өстэй амьдралаар амьдарч эхэлсэн. Шинэ амьдрал хэр байна нэ. За 4 жилийн дараах өөрчлөлт хэр өөрчлөгдсөн гэдэг байгаа юм байна. Амьдрал бүр шал өөр болсон шүү дээ. Амьдралыг яаж экспириенс хийж ин да. Хамгийн түрүүнд экспириенс миний театр найзтайгаа үзсэн хгүй жижиг. Тэгэл нэг юунд нь очил уухан авах гал. За нэг савтай ус авчиг гэсэн чилээ. Ганц савтай ус авах юм гээл нөхөн байна. Тэгэл ганц ус авч байгаа юм энэ гэж бодож. Тэгсэн чинь чи найзтайгаа ирсэн мэт яриа мэр өдөж ирээд. Тэгээ найзтайгаа ирсэн гэсэн чи би бас жижиг тоглож байгаа шүү дээ. Наа хин ч нэг нэр хэлж байна. Хайна гэд хэлчихсэн. Хайна гэдэг шүү дээ энэ тэгээд. Нэрээ зэжлэг юм уу чи хүн хөөрхөн яриа өдөж яхад ч. Сонирхолтой ерөөсөө байгаагүй дээ за. Жижиг үсгэж очиж байгаа юм чаа. За. Яа. Лондон юм үзчихэлтэй. Сүртэй шүү дээ. Угаасаа тэр охин жижигдээ байсан л да өөрөө тоглож ирсэн. Аха. Тэгэхээр нь тэгэл үзэл явцсан. Шууд амар ингээд яриа мэрэ өдөж байна. Юу үзээвцээ. Үзэл явчихсан тий. Тэгээд окей, I'll see you in the show mo энэ гэж дараа үлдэж яриараа мэрэ. За гэд тэгээ яваад гисэн. Тиймэрхүү төрлийн ингээд attention илүү их яадаг юм байна тий. Instagram дээр like маг илүү их лайктсан ч ах шиг илүү их follower тэгэл comment зонд нь өөр болцсон. Тиндерга зургийг сольсноо миний найз. Тиндерийн зургийг сорсон. Над руу бичтгэн хүмүүс биччихээ л энэ төр гээд блоклсон хүмүүс unblock хийсэн байлаа шүү дээ. You have been blocked from this account гэсэн чинь. You have been unblocked from this account. Таныг блоктсон хүн мессеж бичиг хүсэж чинь зөвшөөрөхгүй энэ төр гэж. За. Хөө та нар Tinder байд юм уу те? Байд юм уу ч яах вэ? Ингээд нөгөө байлгаал байд юм уу те? Юу гэж асуух вэ? Ингээд байг байж идэх юм уу те? Ян deactivate хийдэг байхгүй юу?
Тэгэхдээ одоо ингээл Facebook гэдэг шиг ингээл одоо эсвэл Instagram гэдэг шиг ингээл нэг хаяад ингэж орж харж мард юм уу те ер нь бол тэгэл хардаг байлгүй дээ. Амар том big тэг ингээл нэг том relationship бас гараал зав. Тэгсэн ингээд өөрийгөө мэдэрчдэг штэ ингээд. Би ч амар 100 байна те. 7 сар байна те мэдхгүй болчин дээр тавьсан ч юм уу те. Gym юм нэлээх орсон. Тэгэх юм бол тэн дээр нэг үсчихэлтэй. Тэгэл үздэг байлгүй те. 2 сартай үл. За. Нэр зүгээр. Тэнгүү тэгээд бүүн болол ороод за шинэ хүнтэй танилцсангууд нөгөө хуучны хүмүүс байж л. Яг тэгээд нөгөө хідэн хүмүүс байгаа. Харин тэгэл ёо тэгээд нөгөө хідэн хүмүүс. Тэгээ 2 хоногийн дараа за нөгөө идлэн болиё гэл устгаал тэгээл байж байгаа л ахиал аргууд байж л байна. Юу байна гэх юм өнгөдөө байж л байна гэдэг. Тэгэл нэг чамайг мэдэн ганц шинэ хүн ороод ирсэн зав би I just got new account Tinder тэгээд тэгснэ ингээд дандаа тэгдэг зөө ингээд шинэ аккаунт хүмүүст нь бүгд болохоор just checking зүгээр л үзэж гин энэ тэгээд би Tinder хэрэгэлдэг хүн биш зүгээр л үзэж гин тэгвэл нөөдөөс нь my friend гэж бичиж байгаа юм чинь come here Tinder-ыг танилцуулъя наашир үзүүлээ энэ хүрээдэр my friend гэл тэгээ бичиж гин гэхдээ юу хувьд болохоор quality of life өөрчлөлтөд хамгийн их мэдрэгдэж байна зааж гин гэдэг урт үстэй холбоотой ингээд зүр ингээд арчилгаа нүүр ам өсөнд ингээд юм ордог гэсэн тиймэрхүү юм ингээд толгоон тэр хүзүүн илүү хөнгөн санагдаад байгаа ш. Ямар хүнд юм бэ өсөж чаа. Тэгээ одоо миний найз модох чанартсан уу? Илүү тайван модод байна уу? Хамаагүй тайван толгоон илүү ингээд хүн араас дуудаад ивэлийн гүйл англ амар хурдан эргэж ирээд. Англ гяс харж байна. Тэгээд ингээд хонгоож ирж байгаа л ингээл дээшээ мэшээ ингээд би уцаахгүй байна гэдэг хөгширж байгаа багтаа ингээд уцаа оролдож байгаа хүн дуудаад урагшаа харахлаа нэг ямар ингээл хүзүү амар удаан хардаг байхгүй юу хүзүү хөгширэл одоо тэгсэн чинь ивэлгээл дуудаад ингээл дээгүүр нь хараад ах юм хит толгой эргэж ирээд нүдийг олж чадахгүй тухруу нь хараад байгаа амар хурдан тийм салхималхийн дэг өсмөс ингээл намирж ирэл амар гоё ингээд нүүр ам руу өсмөсөн дээр орж ирэхгүй би түрүүн хоол идэхэд тэгсэн штэ амар сонь би ингээд миний нэг байн одоо ингээд за нэг бодлын бангл юм байна л да тий нуртал урд байгаа ус чаа. Тэгээд энэ ус нь ингээд яг миний хөмсгөн хүрээд байгаа байхгүй юу? Тэгэл хөмсгөнд хүрэл хоол итгэл тонгонгот нэг урт устай ахар чинь ингээл хөшиг татал хоол руу орчих гээд байдаг тий. Тэгэд ингээд баг ингээл халбагны оронд үсэрээ идэт байгаа маашаа. Тийм байдаг ус аахгүй. Тэгсэн чи одоо болохоор ингээд хөмсгөнд өсгөрөнгөт ингээд нэг би ингээд нүүр мөр ингээд ярддаг байхгүй тий ингээл өсвсээ холтуулаад тэгдэгсэн байхгүй. Урд ингээд тавг харагтаа цэв цэрхэн тавг ингээ хоолтой. Үсч байхгүй, юу ч байхгүй. Тим төрлийн амьдрал бол амьдраагүй хутсан байна. Тэ. Тэгэд миний үсч ингээд амар хөвсгөр үстэй юм ба штэ би. Амар curly, амар хөвсгөр үстэй. Тэр нэг урт устай хахлаар тэр үс чинь дарагдаад мэдэгдэг юм байна. Урт устай хахтаа ингээд би дээрээ нялчээсэн доороо ингээ бурж байгаа гэдэг усахгүй. Яг ингээ үзүр дээрээ буржаар. Яг ингээд уган дээр нялчээсэн. Одоо болохоор ингээл Тэнгэрлүү тэмүүлээд байгаа юм аашаа. Наад руу татчих гал ус. Тэнгэрлүү тэмүүлээд амьдраад байна шүү дээ. Тийм. Амар хөнгөн мөнгөн ба ингээд өсгий дээр алхдаг байсан чи одоо ингээд өлмөдрийг гүйжээд байгаа юм биш үү баг. Амар гоё. Тийм төрлийн амьдрал амьдраад байна. Амар coincidence гэснээс яг ингээд маа нэг сонсогч Instagram руу гэхдээ тэр нөгөө message request руу орсон байсан. Бүр ингээд тэр яагаад тийш орсон. Тэс ингээд ивэлийн яаж үсээ янзлдгийг яаж үсээ арчилтгийг яриад өгөөч гэдгсэн чинь дараагийнх нь юмшаа тэр ивэл үсээ тайцсан байж байгаа. Тэр сонсож уучлаарай. Нэг тийм болсон. Жоо яг бичсэн дараа би үсээ нэг амар ядгүй. Юу natural элдв нөө хими бодис мэдс байхгүй тийм curl гэдэг штэ буржур өсний. Тим шампунаар угаагаад араас нь яг адилхан брендийнх нь кондишнер гарч ирээд тэгээд нэг тийм тосоор зүр хуухаа бөгөөд өсөж тосолдог байсан байхгүй юу? Одоо бол зүр жоохон шампундал жоохон кондишнертэй тэгэл болоо өөр юм байхгүй. Та нар ингэ яг нэг хөвсөйлөгдөг хүмүүс байж магадгүй. Чинь ингээд таардаг шампун гэсэн юм байдгүй. Одоо таагаар бол урт өстэй байсан хүмүүс. Би ч одоо 5 in 1, 6 in 1, 7 in 1 гэсэн юм хэрэглэж шүү дээ. Одоо хандаж хэлэхэд ийм юм байдаг юм байна. Дээр нэг бүр ингээд ийм шампуны ингээд ийм зураг байсан зэ. 6 или 7 in 1 гэсэн. Тэгээд ингэж явуулснаа шампунь, кондишнер, шүтний body wash гэсэн шүтний Бараг араас нь хоол бичин майонез гिच гэдэг нөө. Тий бүр өстэй супер юм.
Ямар байна. Заяа Ариун хоёр ер нь ингээд за ингээд одод хандж ингээд зөвлөгөө өгөхтэй юм одоо эмхтэй хүн одоо өрсний ярьж хамаагүй дээр штэ. Тийм би яг асуусан гэхээр ингээд дээсэн байхгүй. Наа ингээд ялангуяа 10 жил тахад нэг охин надад ингэжсэн. Ингээд миний өсөнд ингээд ерөөсө таарах юу байхгүй. Шампунь байдгүй, Монголд ерөөсө байдгүй. Би зөвхөн Японоос л авчруулдаг. Тэгчихсэн байхгүй. Би тэгээд ёо энэний үст юугаар хийцүүс юм бэ? Ямар төвөгтэй юм гэж боддог гэсэн байхгүй. Тийм байд юм. Нүү Вэзлин гэдэг үү шампунь байдгүйсэн да. Нико Вэзлин шампунь. Вэзлин билүү гэр бүлийн зургуудтай байдаг байсан. Тэр угаахаар миний ус ингэ бүр амар хагтчихдаг байсан. Ингээд бүр амар тийм ингэ захтнаад. Бүр ингэ тэг би юус тэрнгээр яана энэ ингээ юу гайгүй мухаа яалаа шүү. Вэзлин компаниг тэгтээ тэр миний хуух мухтай холбоотойс ах юус ингэ бүр ингээ том юм хуух гинэ. Юу гэвэл хак гарч ирээд тэрс би тэрнгээр угааж чаддгүйс тэрнгээр угаахаар л тэрнээс ч бусдаар бол гайгүй. Бусдын зүгээр. Вэзлин чинь доотлын үснийх юм шүү. Амар болчихсон шүү. Юу Вэзлин доотлын үснийхаа Дээрээ хэрэгэлдэг ш, доороо хэрэгэлдэг юм шүү Вэзлин чи. За доороо тийм үс уртас яахгүй нэ. Вэзлин хэр ерөөсөө тийм шампунь ерөөсөө буухгүй. Харин тийм. Вэзлин бол жинхэнэ төлхөөрөндөө хэрэгэлдэг юм шиг сонсогдоод байна шүү дээ. Тэг айгу буруу менежменттэй компани. Нэрнээс авахгүй л фейлдсэн байдаг тийм. Тэгтээ тэр чинь амар лаг шампунь байсан шүү дээ. Болооч. Тийм тухайн үед л бас гайвуулал ордог байсан шүү дээ. Тийм амар реклам явдаг байсан шүү дээ. Бүр ингээд амар урт тустай гялалцсан хар устай хүүхэнгүү ч юм уу гээл. Тэгсэн чинь минийх дандаа хар устай гялалцсан хар хүүхтэй гялалцсан хар устай хагтаа хүүхэнгүүдэг байсан гэж. Яа. Пантин биш те, Вэзлин биз дээ. Тийм, Pantene гэж байгаа, Vaseline гэж байгаа, Clear гэж байгаа. Clear гэж байгаа. Стаб юм бэ. Омо ч хутагч. Омо ч бокс. Бокс тий. Өөр нэгтгэл. Head and Shoulders. Ариун юм тийм special имэ тийм гэсэн одоо усны рутин байгаа юу? Би баггүй. Би сайхан юу агаал, шампундал тэгээд кондишнер угаагаал тэгэл зайлал болчихсон шүү дээ. Ариун үсгт амар лаг шүү дээ. Амар лаг юм хэргэлдэ юм шиг байж байдаг шүү дээ. Лаг үгүй. Амар гоё харагдаад шүү дээ. Шин үс юм шиг. Баярлалаа шин үс. Дөнгөж экстеншнээ залгуулсан юм шиг харагдаад байна шүү дээ. Тийм байсан үе би тэгсэн чинь одоо ингээд амар шингэрээ ерөөсөн хитгэн шиг юм үлдчихэд угаах тоолонд унаад ингээд амар сэтгэсэн навнаад наа. Цагаалаа хүчтэй билээ найзаа. Амар чимд итгэдэг. Наа хүүхэд авцсан гоё өстэй заяа маяа гэдэг гэсэхгүй юу гэд. Шулуун яасан сайхан өстэй гэд. Ёстой гаяа арьстай гэдэг байсан. Тэгсэн чинь одоо нөгөө арьсан дээр хөөх ингээ сэх мэх ингээ битүүн гарцтай би цагаан илам гэж байд юм байна да гэж би бодсон. Хөөе. Би амар сонирм ярих уу? Яг л. За. Найт чинь нөгөө домоо хийсэн. Ямар юуны дом бэ? Амар нөгөө нэг янз бүрийн юу гэж. Гүй. Яга бид нар нэг доор дээр яриаггүй 33 насны мөчлөө. Тэгээ ингэсэн байхгүй юу? Ээжтэй одоо дахиж энэ жилдээ уулзаач үгүйч үгээд би ээжтэй ингээл цуулгадаг байхгүй юу? Ээжээ та нөгөө нэг подкастнаар ярьсан дом сонсно гэсэн чинь энэ хоёр намайг хоёулаа шоолоо за ээж манай охин хоёулаа саавж унаа л нэг л би тэгэл яаж байгаа нэг уурлал заяа та яасан муухай ингээ тэгээ тэгснэ намайг урдад тахаар одоо яс юм эс өрөвцөн байсан. За миний охинд тийм дэ итгэж чад. Ээж нь тэгээ яах ёстой гинэ гэтлээ. Зашгааш гэл би тэгдэг байхгүй. Тэгвэл тэгэл 33 насны мөрчлөглөнд би тийм балан өмсцэн хайранд би итгэчихэд байна шүү дээ. Тэр нь та туслал тэгэл намайг иш миний хүү за окей одоо ингэ болоо гэл нэг ганц үсчээдтэй гэлдэг байхгүй. Тэр чинь нөгөө нэг хүзүүний мах хувааж идээд ээждээ сүлээрэл гэжсэн шүү дээ. Тэгээд ээж намайг шалгацсахгүй. Яа тэгээ би уурлал болохгүй тэгээ ээжсэн чинь дараа нь би 3 дэлгэр орцсон явжсэн чинь нэг махны зэгтэр ээж явжсэн. Миний охин нөгөө нэг хүзүүний махаа асуух юм уу гэдэг.
Одоо асуух. Тэгсэн чи би ингээд намайг сүүлэн дахиж болоод байгаа амар сэргсэн гинэ нүд амар сэргсэн. Тэгэл тэгээд нөгөө хөдөлгөгч төр нь очиод нөгөөдг нь бас ядж хахад англи хэлмэл байхгүй би түрк хэл байхгүй тэгэл хоёулаа хоорондоо юм уу хүзүү мүзрүүгээ зааж маа. Маа тийм хүзүүгээ заасан уу? Бараг маа загиж байгаа нэг хоёр хүзүүний махавал ирдэг байхгүй. Яна. Тэгээд нөгөөдгөө чанжаа амар шүлмэл гаргасч өөмаг бүр түрк хоньны мах чи ямар амар өмхий хүнэрт эсвэл угаасаа хоньны мах тийм үнэртэй гэдэг юм баг хайш. Тий хоньны мах чи угаасаа хурц үнэртэй шүү дээ. Амар үнэртэй шүү. Оо зүгээр энэ хотелоор дүүрэн баг нөгөө хүмүүс энэ одоо монголчууд юу хийгээд байна Юу хийж байгаа юм бэ гэж. Хөөе тэр гайгүй. Тэр одоо нөгөө баахан хүмүүс ингээд бид нар ярьчлаа нөгөө Вьетнам явж амраад байгаа шүү дээ. Бага монголчууд сая өвлж явсан шүү дээ. Тэгсэн чи бүр ингээд 0-д нь боодог хийцэн байл яг уу. Тарганы боодог. Яна 0 дотор. Амар тэр бүр хаавээс Вьетнам руу таруу гаргаж авч яваад боочоод тэгснээ Амар. буудлын 0-д нь бооцсон байл яг уу. Бүр тэр амар байна уу? байна. Юу яа тагаад би гайхсан. Өсөөлж гин сая. Өсөөлж гин. Үгүй ихтэй онгоцоор яаж авч явсан байх вэ? Ямар ааври. No idea. Шүү ба хүзүүгээр ороодсон уу? Болон шүү өнтер гэж. Сэлдэрж одоо тий. Тэгээ зарим буудлууд нөө та монголчуудыг авахгүй гэж эхэлж ийн гэсэн бүсвэл. За тэр бол хоб болохгүй гэдэг. Тэр бол ам дамжсан яриа шүү. Үгүй одоо явах ус байна уу ингээд. Вьетнам явах гэж бодсон боллоо. Одоо Турк явах гэж бодсон боллоо. Монгол явахаас гэж. Гүйгүй тэгээд тэр чинь яг хөө тэгэл яг оркууд хаан тоглол орчил тээ би одоо буудал гонь юмрч тэгээд би гол нь тэгээд би ингээд шал тэнийг сэтгэлд мүлчээд заахгүй зас тэр нэг юм хоног хозны хувааж идэл өмсүүлэл тэгээ сайхан амьдчих юм бол шийжил да тэр ингэж бодсон. Тэгээд нөгөөтгөө тэгээд лигээл гэсэн чинь манай охин ээжи та юу ийгээд байгаа миний охин чашаа чи ойлгоорой бодлоогүй. Тэгээд хоёр талд нь сууж байгаа л ээж намайг шоолол за идхүү дэгэлт гэж. За иди та ээж гэл. Хоёул нөгөөтгөө сайхан хувааж идэл тэгсэн чинь. За одоо тэг яах ёстой вэ гэнэ. Хинзэр би одоо та намайг нэг сайхан за миний ох одоо ингээд сайхан амьдран за гэж үсчих гэсэн чинь манай дахиад аваад унтсан нэг ингээд хараа уг нь бол нэг юм эмэн ч юм уу те ээж нь арай нэг юм илүү жоохон юмд итгэл хөдлөлтэй миний хөө нэг чимч гэдэг штэ гэдэгс бит хоёр эсвэргээс би ямар ээж надад чичдэг гэхгүй. За тэгээ ямар ч юм хэлээ хэлтэй хамтаа нөө шоолон байран инээ байран савж унан байран нөгөөдгөө идчихээ тэгээ хайсаа тэгээ ямар ч юм. Одоо энэс хойш хэр амьдрах нь харъя. Тэгээд үнээс амьдрах юм бол та нар Гоёхныг юу харъя. Үний мэ гэж бодороо үгүй бол тэгээд хаяарэ одоо би аим туршилт хийж үзэж байна. Наа чи нөгөө шуулмынхнууд биш юм биш үү? Шуулмын бол биш ээ Монгол зан үл гэсэн. Монгол руу эсвэл нөгөө буддын шишинтэй холбоотой одоо шашин мэдгүй дээ хин ханаасаа зохиож бичсэн нөгөөдг нь яаж яхад ариуна гэж нэг бидрэлгүүтэй молоо уурсан тэгээд хаа байсан зүг төрчихээд үзэн юм багч танаа юм байл зүгээр юм шүү. Ээж болвол би ер нь ээж болохоор ингэ хүүхдтэй багасаа ингэ миний хөө 13-ны мөчлөг 23-ны мөчлөг 33-ны мөчлөг 43-ны мөчлөг гэдэг ээжтэй юм авч өгдөг гээд үгүй шүү. Ээжтэй ахтай юмыг авч өгдөг гээд тэгээ манипуляц чуултаа авах. Тэгээ манипуляц хийсэн бохоо. Дичмэр юм байна гэд би бодлоо. Бас нэг сенсац болж байгаа юм ярих уу? За. Ядраад тээ. Нөгөө манай нөгөө улсын хот мотын хүмүүс чинь нөгөө Facebook, Twitter харж байгаа ажил хийдэг шиг би одоо сүүлийн үеийн подкаст сүүлийн эпизод Facebook, Twitter-с босож ин доо гэдэгхгүй. Баярлаа. Та нар юу гэж бодож байна? Хэр их хулгайг гэдэг хэр баг хулгай биш гэхгүй. Сайн нэг хүүхэ 20 евроор оруулж би 5500 гаргахыг болгоо гэдэг. Яаса. Чи үзээгүй. 20 евроор гоё амраан гिचээд 1500-аар оруулахыг хулгайг ин гэсэн. За. Нөгөө скотчны хулгай юу? Тий, скотчны хулгай. Хүйе болж гинөө нэ зузаа болж гинөө. Болохгүй байна.
Тэр хүнийг ярихгүй тэгээд. Ямар хэрэг хулгай гэх вэ? Тийм. Ер нь амьдралдаа хулгай хийсэн үү? Хамгийн хийсэн том хулгайч. Хулгайч байгаа гэсэн юу? Хулгайч. Хулгайч юм. Хамгийн ихтэй хэдий хулгайч гэсэн. Ямар их хулгай. Хулгаас үе бол зөндөө байгаа үнгэл. Үнийг бол хэлэхгүй гэж. Гэтэ чи хулгай гэж боддгоо тэргээ. Би хулгай гэж мэднэ. Хулгай гэж боддог өстэй тийм. Тий. Гэтэ тэр яг хулгай хийхээс өөр боломжгүй байсан гэж. Хэцүү юм ойлгоорой гэж. Тэр чинь нэр бороо ахгүй. Үгүй бороо ч гэсэн тэр хулгай гэж тэр яг хүнд тааруулж хулгайсан байхгүй юу? Үгүй тэр ямар амар үгүй хүнд тааруулаад багтаа. Үгүй. Яа одоо үгүй хулгай хийсэн гэтээ тэр нөгөө Анатолид амьддаг байсан юм уу? Үгүй чи жоо elaborate хийхгүй наа чи бүр инээтэй сонсогдод. Задлаад ярив. Жоо задлж ярив. Би заслаа явлаа гэж. Яг юу болсон? За яарна. Энийг яг энд нь л үлдээ гэж. Хүнд тааруулж хулгай хийсэн. Хулгайхаас өөр аргагүй байсан. Айгу бороо өрнөд явчлаа. Тий. За Туркийн Анатолиад массажны газар ажилладаг гэсэн. Тэгээд ариндагаас хулгай хийсэн. Ариндагаас толдролгоос. Өчигдөр за дэлгүүрт л явжсэн гэдэг. За задлаа ярээ. Юу задлаж яа. Сонси юу бодлооч. Бодлооч та нар одоо яаж юм намайг ингээд өөр хүний хулгайг ярих чинь миний хулгайг яриулаад байгаа юм. Би ингээд зүгээр яж байгаа хулгайгаа бид тэр талаар ярихгүй бид нар өөрсдөө л яриад ихгүй. Тэр үнийг ярих юм бол буруу болох гэдэг шүү дээ. Болохгүй болох гэдэг шүү дээ. Үгүй ер нь бол амьдралдаа хулгай хийгээгүй хүн бол цөөхөн байгаа хөө гэж би бол бодож байна. Амжихгүй байх уу гэхээс биш гэж. Тийм. Гүг баригдахгүй юу дээр л байгаа байхгүй тий. Оо тийм ээ тийм. Ямар хүнээс хулгай хийх вэ гэдэг байхгүй юу? Ямар хүнээс хулгай хийж болох юм. Робин Худ юм уу ааш. Оо би баяунаас хулгай хийсэн. Би шилэн сайн юм байхгүй юу? Ингээд муу хүнээс хулгай хийгээд сайн хүмүүст өгдөг. Яа н одоо ингэ аавраа хулгайч гэж бодчихно. Ер нь яг хулгай хийж бол үдсэн. Гэтэ тэр ингээд нөгөө юм одоо бүр юм хулгайчийн төвшөнд бол хулгай бол биш. Хулгайчийн төвшин хэд юм. Яг юу хулгайлах нь хулгайчийн төвшөнд очих вэ? Хулгайчийн төвшин баг бэ гэдэг ярьдаг шүү дээ. За мэдгүй. Өөрийгөө бүр ороочлаа. За. Гэтэ чи өөрөө хулгай хийсэн гэдгээ бол хүлээн зөвшөөрж байгаа юм шүү дээ. Тийм би хулгай хийсэн. Тэгээ тэр хүн чи мэдээд ингээ барих юм бол чи уучлахгүй хөө. Үгүй. Би нэг хулгай намайг ойлгоно гэж. Яах юм гэж. Мэдгүй яг яах юм мэдгүй би одоо уучлахгүй юм болов. Тэр хүнээсээ юу? Тий одоо тэр нэг одоо хүн чи миний энийг хулгайлцсан юм шүү дээ. Жам барьчих. Би тийм амар юм хулгайлахаар одоо яг тийм байдалд орохоор бол хулгай хийгээгүй. Гэтэ мэдгүй sorry хулгайлцлаа гэж хэлэх юм болов. Sorry хэцүү байсан юм аа. Нэг хүүхний найз залуутай л байцсан даа чи. Тэр чинь хулгайд орох уу тийс? Үгүй би бол тийм хүн бол яадгүй шүү. Тэр бол миний юунд бол багтдаггүй. Тэр чинь өөр зүйл юм шүү. Тэрийг одоо юу хэлэх юм? Тэр бол бусдын эд хөрөнгөд талдах. Гэтэ ямар ч байсан хулгай хийснээ мэдчихэж байгаа юм. Гэтэ ерөөсөө уучлалт олох байхгүй юм шүү дээ. Тэгээ яг маа нөгөө голон зохиолын баатар шиг яг л адилхан. Тэр чинь тэгээд байгаа байхгүй. Яалчгүй байдлаар хулгай хийсэн. Гэтэ бити нөө хулгайч гэж дуудаач гэдэг. Яг тиймгүй юм яриад ч тий. Зөө би зөө ойлгоод. Намайг хулгайч гэж дуудчихлахгүй энэ төр гэдэг. За яагаад хулгайлсан нь л чухал болохоос
юу хулгайлсан чухал биш ээ гэдэг. За, ивэл ямар Үгүй хулгайлсан. ээ энэ чинь юм шүү. За би юу юм ярих байлаа гэсэн. Би хулгайч одоо дуусчлаа. Үгүй ээ. Би энэ эпизодын нэрийг би олчлаа. Хулгайч. Үгүй. Миний story. Бандашны хулгайч. Бандаж хулгайсан. What? Яа. Гэтэ юу high school таахтай зөв ингээд хаяа дизайнер бандаж шалгалдаг гэсэн байхгүй. Ирэм. Эрэгтэй. Тэгж амир яахгүй. Би ингээд эмэгтэй бандаж шалгалсан ёо. өндөр чинь анх би ингээд юу Чикагод амьддаг гэсэн байхгүй. Тэгээд хулгайлаач гэж бодоагүй. Эхлээд Мартад өмсөөр авчихсан гэж. Хулгайлдаг байсан байхгүй юу гэхэр чинь айгүй олон дав 3 удаа үзчихсэн. 3 удаа үзчихсэн. Одоо өстө болж байгаа юм ингэж. Одоо 10 жилийн хөвгчтэй. Акасад 10 жилийн хөвгчтэй наваад одоо бол шоронд хийчих гэж. Нэг тийм дэлгүүр байна. Тэр дэлгүүрт ороод юу би ингээд Чикагод амьдардаг гэсэн өвлийн хүртэгтэй. Тэгээд ингээд миний баруун талын ингээд карма цорцсон байдаг байхгүй юу. Тэгээд цорцсон кармагаар ингээд гараа хийгээд үргэлжлүүлэлтээр бүр хүртнийхээ цаашаа орчдөг. Тэгэл тэр нэг дэлгүүрт ороод байжсэн чинь Gucci бандаж байна. Gucci underwear амар гоё дизайн тэртэл cool хайрцсан дотор хийчихсэн. Тэгэл би тэрийг хараад вау энэ амар cool юу байна тэргээл. Тэгэл би бариад авчихгүй гартаа. Тэгэл хайрцтай гартаа барьчихсан ийм нэг cool нэг юм өмсдөг юм уу гэж бодвол байжсэн чинь эндээс хувцас центр аваад ингээл зүүн гартаа ингээл тохолохгүй тэгээ нэг хайрцагтай ингээд барьсан юм банаач байгаа ч тэрсэн. Тэгээ дээр ингээд баха хувцас оолчихсан. Тэгэл би хувцалдаг өрөөнд бодохгүй ороод хувцас салих гал орчихгүй. Тэгэл тэндээ ороод хувцас салчих чигийн тарсан чинь нэг бандаж нээж байна. Дотроо 2 ширхтэй. What? Тэгэл би бодохгүй өө бэжаар нь хувцас салдаг өрөөнд ямар ч камер авахгүй шүү дээ. Барихгүй шүү дээ гэж бодоод. Тэгэл би нэг бандаж нь хараад амар таалагдаад ахлаар гинт бодоол нөгөө карманда ичихгүй юу? Бандаж шин. Тэгэл карманда хийгээд карманыхаа нүх рүүгээ чихээд тэгээд нүх нь ингээ бүр цаашаа ингээ күртгэлөг орчиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нүхээрээ цаашаа дамжуулаад би ингээ нурууныхаа тийшгээ чихчихгүй юу? Күртгийнхаа. Тэгээд тэмтэрж ярих юм бол карманы тэнд юуч байхгүй гээд. Тэгэл чихэл нөгөө хайрцтай юугаа хувцсныхаа дороо ягаал өмссөн авах хувцас аваад тэгэл нөгөө хайрцгийг буцааж тавиал таалдаг хувцас буцаагаал тэгэл өөрийнхөө хувцас аваад юу гараа авчихгүй би. Тэгэл гараа авчих хин чаагүй. Тэр чинь тэр үед би ч одоо high school-ийн хүүхдтэгэхээр ямар ч мөнгө байхгүй байгаа шүү дээ. Тэгээд нэг underwear нь болохоор 60 хэдэн долларын underwear-ээс ахгүй юу? 2 шиг нь. Тэгэхээр тэр үед бол амар үнэтэй мөнтэй санагдал. Бас тэгэл одоо ч бас үнэтэй байна л да. Одоо ингээл зүгээр hands mate-тэй харьцуулах юм бол те. За hands ч утга зүгээр л ингээл 3 set mate-тэй харьцуул бас нэлээд үнэтэй байсан байхгүй. Тэгээд тэр үедээ би тэгэл юу амар тийм exciting feeling rush санагдсан. Яг нэг юм ингээд болохгүй юм хийгээд тэгээд ингээд цугтцсан юм шиг те. Нэг тийм амар Batman руу тийм ингээд гемт хэрэг. Адреналин rush. Bonnie and Clyde майд энэ тэр шүү те. Гемт хэрэгтэй ингээд цугтцсан юм шиг санагдал амар тийм. Яг тэр ингээд нэг гарч явахтай амар сандарч ирэл те. Хөө shoot баригдчихвол яана манай тэр. Гэтэ нэг жоохон байсан болохоор баригдвал тэгэл ээж аврал залах байсан баг л та. Тэр үедээ. Тэрийг бас мэдээд бас тэгж байгаа хгүй. Тэгэл хэдэн сар өнгөрөөл дараа нь ахаал тэр дэлгүүрлөө орсон чинь нөгөө л нэг хүртгэ өмсчихсэн орцсон байхгүй юу. Амтчсан. Тэр удаа нь бол угаасаа бүр мэрэгччихсэн тий. Ингээл болчдөг гэл яг ороод хувцсны салдаг өрөөнд ороод тэг 3 дахь удаага хийгээд 3 дахь удаага яасныхаа дараа яагаад ч мэдгүй гимссэн. Тий. Нэлээд гимшээд тэгээд доошээд бас ингээд ээж болохгүй нэгт одоо ингээ баригдчихвал тэгэл асуудал те бандажнаас болж шоронд орсон гэдэг тийм нэртэй болчихвол бас хэцүү шттэ. Бандажнаас болж торгуулаад те за шонн орхон ч юм те торгуулж яриа тэгээд дэлгүр мөлөөс байндулсан гэх юм бол асуудалтай. Нэг хоёр талаараа бас тэгээд өөр хүний тэгэл ажил хөдөлмөр юм энэ тэргээд тэгээд тэрнээс хойш ер нь тиймэрхүү юм хулгайлж ярих байсан. Гэхдээ high school-д бол 3 удаа тэгж яасан. Одоо харин нэг хийдэг гимт хэрэг байгаа. Энийг бол од мод энэ төр бол од юм уу эсвэл тайд ч гэсэн хийдэг гэж магадгүй. Тэр юу гэхээр ингээд дэлгүүр ороод амар олон хүмүүс нэг хийдэг юм байна. Дэлгүүр ороод organic avocado аваад тэгээд self check out руу орно шүү дээ. Өөрийгөө check out хийдэг. Тэрэн дээрээ жирийн avocado гэж тартдаг. Organic биш гэж дараад 25 центээр илүү баг төлж гардаг байгаа. Өө тийм үү. За наадах чинь мэдвэр юм байна.
Мангар олон хүмүүс тэгдэг юм байдаг шүү дээ. Ингээд таньдаг бүх ялангуяа эмэгтэй найзууд органик юм аа органик бус гэж авдаг юм байлээ. Тэгээд хүмүүс барингууд oh I'm so sorry би анзаарсангүй. Органик байсныг ч мэдсэнгүй энэ гэж ярьдаг. Би тийм self check out руу амар дургу шүү дээ. Өөр ингэ скан хийгээл ядраатай. Одоо ингээд self check out орох шалтгаантай болчихлаа. Турчид бүх амцдаг гаруудтай. Яа нэг дэлгүүрүүд болгоомжтой гараа гэж. Одооноос ахуулаад 1 жил 2 сар 10 жил мэдгүй хизээ нэгэн цагт ариуна од заяа 3-1 нь би self check out ороод юм авсан гэж хэлэх юм бол яагаад гэдгийг та нар одооноос ахуулаад ингээд мэдлээ. Яагаад орж байгаа би бол ордог тэгчрээд идэг. Ордог болох юм болов. Тэгчрээд идэг ч шиг. Зарим тэр үчин тэнийг бодол орж ирнэ штэ. Одоо ингээд энийг уншуулахгүй гүйлгчүүл намайг хүн харах болов гэсэн тийм тэнийг 1-2 секундын бодлоо орж ирнэ штэ. Тэгээд за цэцлээ шал тэнэгт гээд бодоод шууд тэгээд жижиг гар тийм 2 ганц 2 дээрээс шалтгаан шүү дээ гэж бод. Зүгээр шал буруу юм хийдсэн юм шүү. Хаасан дараа чи үнийг хэрүүл хийж яхаар байж. Өөрөө хийчихсэн байж гэж. Харин чи өөрөө тийг янзлчих байсан байж гэж. Дандаа очил тийм тэгээд цэцэн байсад яхаар үнтэй байгаа ингээ хэрүүлээ гэдсэн чинь. Амар тэнэг. Тий. Зүгээр органик юм аа. Эвэл тэр хийдэг юм одоо тинейжер байхдаа хүмүүс хүүхдүүд ялангуяа хулгай яадаг мэддэг бол тэр бол амар илбэгдэх болдог. Угаасаа нөгөө тинейжерийн үедээ яг тийм psychology-гоор тий яадаг гэсэн юм шүү дээ. Сэтгэл зүйн үднээс бол тэр мөчлөг насна. За тэгээд хулгай хийгээд гэсэн үг биш үү манайхаа. Тийм ээ. Тийм шүү. Намайг дандаа хулгай хийдэг. Германчууд амар хулгай хийдэг шүү дээ. Торко мөркө хулгай хийчихсэн. Тэгээд би ингээ яг хулгай хийгээ орох гэж байгаа хүмүүсийг мэддэг заа сүлдээ. Тэгэл би за эднэр яг хулгай хийх чинь ингээ яг үүдэнд нь манай зогсчихсон. За яг хэдийн маа чинь яг хэдийн авч орсон гэ. Тэгвэл чи бүр аим хулгайч нар Германд бол. Тэгээд үгүй тэгээд сонсогч нартай хандаж итгэхэд уучлаарай. Гэс нэг юм хэлчихье. Тэр юу гэхээр би ингээд бандаж шулгаасан учраас бандаж шулгаалдаг молгаалдаг хүн гэж битгий бодоорой. Зүгээр л одооноос ер нь тэрнээс хойш зөв бандажны өндөр стандарттай болсон. Яа. За харина. Гүг тийм шүү дээ. Би тэгснээс хойш Gucci-д $1,000 төлсөн шүү дээ. Gucci илүү төлөөд хариулт авахгүй тэр гэж байна. Тий. $30 хариулт авахгүй гэсэн. Таны мөнгө шүү дээ. Үгүй таныхаа. За харина. Би бас тийм тэнэг байсан үе дээр бол хийж үзээ. Тэр ч тэгэл 8 дугаар 9 дугаар анги байсан баг. Тэгэл бөөнөр охтуудаараа дэлгүүр мэлгүүр орцсон явж байгаа л. Би бол нэг бүгж авч ирсэн юм байна. Тэгээ ингээ баахан бүгжнүүдээс үзэж байгаа нэг нь шууд жижигхэн нарийнхан голцоо мэдгүй яагаад чи яг тэр үед нөгөө нэг тэнэг бодолч орж ирэл. Энийг одоо ингээл хэлэхгүй зүгэл гараа авчвал хинч мэдгүй бах тэгэл бодож ирсэн. Тэгэл зүгээр авцсан. Тэгээ яг тэр үед бол нөгөө нэг хин шиг ивэл шиг бол тийм яасан. Яг тэр нөгөө нэг яна яах бол баригдуулах гэсэн тийм адреналин ялгарсан тийм мэдрэмж бол төржсэн. Тэгээд яг зүгээр нэг тухайн үедээ нэг юм голцоо 200 300 төгрөгийн жилүү горцолдсэн л т. Гэтэ ингээ зүгээр нөгөө хулгай хийж аваад гарч штэ гэдэг мэдрэмж нь амар тийм нэг тийм таатай бол биш. Гэтэ тийм таагүй бас биш. Нэг тийм сонир мэдчихсэн байхгүй. Тэгээд яг тийм үе дээрээс хүний амьдрал шийдэгдэх биш үү те. Аль зүгрээ явах вэ? Тэр гэдэг. Тэгээд би дахиад хосгоо эс усгоо тэр гэдэг. Тэгээд хинч мдэггүй гарч яваал хамгийн гол нь гэрте очиж би баригдсан. Гэртсэн чинь орсон чинь лимэ манай эми чинь яхад тэгэхээр амар бүхэл юм сканд чардаг байх нь л дээ. Одоо би ч хүүхнүүхтэй хахаар зэрэг энэ хаанаас харагдахгүй юм гараад ирчихв гэдэг шиг манай эми энэ одоо хаанаас юм голцоо гараад ирв. Илүү гар мараа авах гэтвцнээс ч л. Тэгээд би яг үнээл наадах чинь битгэлгрээс авцсан юм бэ гэдгсэн чинь манай эми надад амар юм загинж манахгүй мөртөл надад амар юм урам хугарсан гэсэн. Одоо би өгөн ингээ өштэй чамд одоо 200 төгрөг байхгүйсэн юм уу? Гэтэг чи гэсэн чийлэн нэг тиймэрхүү нэг тийм амар загнаагүй ч гэсэн нэг тийм жоохон дурамчхан байсан. Тэгэл за онцгой мэдрэмж юм байна. Тухайн үедээ ингээд аваад болцсон ч гэсэн сүүлд нь би ингээд амар хүмүүсийг гомдоох юм байна гэж бодсон. Тэгэл дахиж тийм мэдрийг өсөөгөө дээ. За ойлголоо. За одоо өөрөө яасан?
Одоо хулгаач уу? Эс сулгаач уу гэдгийг та нарын хажууд бол би бүр амар том хулгай байсан юм байна. Уучлаарай. Бүр бүлэглэн хулгай шүү. Өөзөө. Тийм. Та нар мэддэг юм уу? Өөр хүн болоо мэдэн штэ. Доо юу. So much forever. Чи бүрээ. Тэрэнд бай харамсаж явд. Би одоо хүмүүсээр нөгөө та нар ч нөгөө тэрийг дуулдаг те гэдэг ингээл дотор йог гээл би нэг дурггүй шүү дээ. Одоо маа сонсогчдод зөндөө энэ одоо янз бүрийн рил мэл солонгосууд дуулж байгаа, хятадууд дуулж байгаа рил мэл явуулд. Тэр болгонд их гоё санагддгүй банахаа үннээ л хэлий. Тэрс би тэрийг өрөөсө баграгддаг. Тэгээд амар том хулгайсан би тэгээд одоо тэгээд тэрнтэй тэгээд насан туршдаа амьдрын шүү. Одоо тэгээд өнгөрсөн шүү дээ. Энд түн гэлбэлзэн гихчээр гэлбэлзэл гэж юм шүү дээ. Тийм тэрийг ярих болгонд л тэгэл дотор ингээ сонирн болно шүү дээ. Shit тэгэл. Shit бас тэгсэн тэгээд таад яах. Тэгээд хүн ингээд за янз бүрийн буруу юм хийлээ. Мэдээж үйлдэл болгоны дараа өөрийг хариуцлага гэж юм баг штэ. Тэрийг ухамсарлаад хэрвээ баригдчихвол уучлаарай гэж хэлж болно штэ. Биний буруу би уучлаарай гэж хэлж болно штэ. Гэхдээ би яалч юм байсан юм ба. Хулгай биш ээ бити хулгайч гэж дуудаарай гэх юм бол тэр чинь шал. Уучлаарай гэж хэлсэн юм биш үү тэр хонжгүй. За мэдгүй ямар ч сан тэр видеон дээрс би тийм олдсонсоо тэгээ зүгээр л хүн ингээд янз бүрийн байдлаар за яагүй тэнэг юм хийдэг хүмүүс зөндөө байгаа. Тэгэл тэнэг үйлдэл хийсэн байна. Тэгээд тэрэн дээр ингээд тэр нөгөө байдлыг арай нөгөө ондоогоор шийдэж болох байсан юмн дээр ингээ урлам ингээд байгаа байхгүй. Улам ингээд хүмүүсийг өдөөгөөд ингээд байдгийн жоох мангар юм уу даа л гэж бодоод байна. Тэр нөгөө суйсын октод бас тэгэл бас л тэгэл тэнэгдсэн л явж л би зүгээр л fuck it уучлаарай гэж дуусах хийцэл шүү дээ. Тэр conversation-ийг тэгээд дуусахгүй тэгэл бүр ингээд дайраад байгаа надад амар тэнэг санагдаад байгаа. Тэгээд за харин тийм худал тайлбар хийж байгаа нь гэж худлагаас за одоо ингээд цагдаагийн юугаар тогтоогдоод бид нар ингэж хийгээгүй тийм болоогүй гэдэг нь тогтогдлоо ч гэх шиг ингээд улс төрчтэй байдэн штэ улаан цай хулгай хийцэн гэтээ наа шүүх буруу гэд тодорхойлсон юм чинь тэгэл би буруутай биш. Чи ийм дээр тоглолт хийд юм билээ штэ. $56,000 хулгайлаагүй бид нар $55,000-ыг л хулгайлсан. Энэ мэдээлэл өгч байна. Тийм билээ ш. Тэр чинь тэгээд яг одоо нөгөөний хэрэг хийдэж байгаа хэрэг нөгөөнийг шүүж байгаа тохиолдол чинь яг энэ баримт үнэн үү худлаа юу? Тэгээ энэ ярьж байгаа зүйл үнэн үү худлаа юу гэдэг юм ярьд юм билээ ш. Тэнгүү чинь 56,000 биш ээ 55,000 явсан байна. 56,000 хулгайлсан гэдэг мэдээлэл бол худлаа. Тийм яг тийм байхгүй. Тийм зүгээр ингээд юун дээр одоо чинь ингээд улаан цай ингээд тэр нөгөө бүр бос явдал ч тэ улаан цай нөгөө аль нам нэлээ артын нам нь ингээд за ингээд энэ одоо местик тэ энэ оронтойг тэдээр заран дарна гэх бүр ингээд бид нар ингээд сонгуульд ярихаараа ингээд улс төрийн бүх юунуудыг ингээд зарна гэд ярьсан зөв плана ярьж байгаа байхгүй одоо оронтойнуудыг зарна местүүдийг зарна ажлын местүүдийг зарна гэд тэгээд тэр нь баригдсан. Тэгээд яг ингээ шүүхтэр очсон чинь энэ эвлүүлэг гэдгсэн аахгүй. Тэс чи шүүхтэр очсон чинь энэ эвлүүлэг байна гэсэн. Яагаад эвлүүлэг юм бэ? Наа чи улаан цай ингээ хүмүүс ярьсан байх чинь гэдгсэн чи. Ярьсан яриан дээр нь ингээд нөгөө сабтайтл бичсэн. Яа, тэгэл эвлүүлэг. Энэ эвлүүлэг юм байна гэдэг. Тэгээд эсвэл тасцсан. Тийм. Эсвэл урд хойдоос нь ганц секунд тасцсан бол тэгэл эвлүүлэг. Эдит хийгдсэн. Тэр шүүхтэр очиж байх. Тийм ингээд хүмүүс ингээ манипуляц хийгээд байх. Тэгээд нөгөө юу ингээд одоо юу гэдэг юм. Тэр одоо юу гэж хэлдэг. Манипуляц бол биш. Дэмэтгэд нөгөө цоорхоо морхоо одоо хууль дээр нэг тэнэг цоорхоо байгаа юм байна л. Тэгэл тэр мөрийг ингээд ашиглаад ингээд тэрийг ингээд буруугаар ашиглаад байгаа байхгүй. Тэр шиг ингээд хүмүүс ингээд хүн яаж алдаа хийж болно? Чи human nature байхгүй. Гэхдээ алдаа игээ баригдаад чи ингээд буруутан болчих юм бол тэрнийхээ ингээд нөгөө буруу хүлээгээд тийм уучлахгүй тийм соустай л баймар ш. Тийм үстэй. Тийм байл болчихж байгаа байхгүй юу? Энэ зөндөө олон ингээд факта болж исэн хүмүүс жүжигчнэр дуучнар юу гэдэг улс төрчнөр байна штэ. Роберт Дауни Jr. бүр ингээд шүүхээр ягаад хоригдоод ингээд те ингээ явж одоо ямар хамгийн дэлхийн хамгийн үнэтэй жүжигч юм байх жишээ нэг. Хүн яаж унаж сэхэж болно. Гэхдээ гол нь
эргээ тэр нөгөө юу одоо нөгөө гол нь тэр нөгөө үр дагавартай үр тулах тийм зөрөгтэй л хэрэгтэй л байгаа байхгүй. Тэгэхгүй тэгэл адилсэр ингээл нэг худлаа ярьчаал дахиж тэр нь барьцсангүй дахиж тэрэн дээр худлаа ингээ явах чинь амар тийм өрөвдөлтэй харагдаад байгаа. Яа би ингэц юм уучлаарай тийм байсан. Би тэнийг үсэн гэл тий. Тэгэл явах чинь. Жохо өрөвдөлтэй харагдаад гонтой харагдаад байна да гэж. Стост. Гэж дөрөв хулгай хийсэн хүн ярмаа гэж. Дөрөв хулгайч яар. Дөрөв хулгайч. Наа чи тийм ихтэй дугаар юм биш үү? Дөрөв хулгайч. Тэгээд дөрөв. Тэгээ угаасаа нэг юм алдаа малдаа хийгээгүй юм байдгүй бах уу? Хулгай хийгээгүй. Аст өөрсдөө амар өмгөөсөө гэж. Хулгайсыг яа. Хулгайг ч энэ гэж да. За ингээд янз янзын бас негатив ч позитив ч ярьсан ч сэтлээ ингээд өөдрөг сэтгэлээр одоо ингээд энэ эпизодоо ингээд өндөрлж байна. Тэгээд одоо энэ эпизодыг бид нартай хамт энэ жижигхэн дэлхий даяар тойрж аялсан аялалд хамт явсан сонсогч та нартай бас баярлалаа гэж хэлмээр байна. Төгсөхийнхаа өмнө бол сануулж хэлэхэд бид нар бол бүх сонсогч нартай маш их хайртай. Гэхдээ subscribe дарсан сонсогч нартай 10% илүү хайртай байдаг гэдгийг сануулж хэлмээр байна. Тэгэхээр тэр нэмэлт 10% бонусыг авмаар ахын бол subscribe бодно дарахаа бити дарцгаарай, мартацгаарай гэж сануулж хэлье. Экстра. Subscribe бодно тэр экстра 10%-ыг авмаар ахын бол subscribe бодно дарахаа битгий мартаарай гэж сануулж хэлмээр байна. Дээрээс нь Instagram дээр бид нар постлдог башаа. Тэгээд Instagram дээр follow дарахаа битгий мартаарай. My friend subscribe дараарай. Discount гэж штэ. Турк хүмүүсүүдийг бол туркуудыг бөгөөд Марокко хүмүүсүүдийг шоолж байгаа биш. Гэхдээ тэнд бас ийм одоо ийм лавер хоо юм хийдэг хүмүүсийг бол шоолж байгаа гэдгийг сануулж хэлмээр байна те. Тэнд турк Мароккот бол зөндөө сайхан хүмүүс байгаа гэдгийг бол мэдж байгаа. За ингээд тэнд ч гэсэн манай подкастыг subscribe дарсан хүмүүс амьдардаг гэдгийг бол бас мэдж байгаа. Тэгээд бодсон сонсон байх юм бол коммент дээр бичээрэй. Бидний бас ярьсан те сэдвүүдээр холбоотой юм байх юм бол коммент дээр бичиж болно шүү гэж сануулж хэлмээр байна. Тэгээ бид нар л бас Instagram-аар явуулж болно шүү гэж сануулж хэлмээр байна. Би тэд өнөөдөр зарлахад одтой хамтран 10,000 хүрэх хуралдаанд оролцохоор шийдсэн гэдгийг бас сануулж байна. Тийм учраас follow button-а бас дарахад битгий мартаарай гэж хэлье. Хитэн төрүүлжихээ үздэсгээ хожигдсан чаленж их болно. Тэр гээд одтой ярихгүй шүү зүгээр зарлчихдаг. Шүүд би чамайг дүэл дуудчих гэж ш зүгээр. Ээлтэй сая. Од бол энд бол зөвшөөрсөн юм юу ч байхгүй биш шүү. Өөрөө шийдэл ингээд зарлаа. Аудитор дээр ингээд ялагдсан бол нөгөөтнийхээ чаленжийг одоо ингээд хүлээн зөвшөөрөх ёстой гэж би зарлж байна. Уучлаарай одоо чиний зөвшөөрлийг авсангүй. Би өнгөрсөн 7 хоног 100 хэдэн subscriberтай болчиход урам зориг орсон байгаа. Баярлалаа гэж. Би одоо тоог нэг хараад байж байгаа. Би яг одоо энэ өнөөдөр бидний бичиж байгаа цаг үед боллоо шүү дээ тий. За дожер ороти хамгийн эхлээд тэр нод байна. Гинт айгаа явчлаа шүү. Од өнөөдрийн байдлаар 8404 дагагчтай байна. За ивэл болохоор 5482 байна. За төрүүлж 10,000 болсон нь бол нөгөөхөө бол одоо ямар ч хүссэн юм хийлэх байгаа. Тэгээ нөгөөт нь бол үгдөө гүчггүй бол тэр бидлэхээр боллоо. За тэглээ. За манайхаа тим ивэл хэдүүлээ идэхтэй байцгаа. Follow button-а бүгдээрээ дарцгаарай. Comment хийгээрэй. Гэж санаж хэлмээр байна. Манай сонгуул Озя сонгуул юм биш үү те? Озя сонгуул болох гэж байна. Тийм та нар follow button-аар Озя сонгуулаа бол одоо тэгээд саналаа өгөх байгаа. Сонгол мэргэн байг. Мэргэн байг баяр. Хожил 2 тийшээ. Хожил 2 тийшээ. Тэшээ баг шин сонгол үг зохиогод байна уу юу хэдүүлээ. Бэдэг ч илүү. Тийм хожил 2 тийшээ бүгдд нь юу одоо удачи амжилт хүсье. Тэгээд энэ 7 хоног өстө сайхан өнгөрөөцгөөрэй. Тэгээд дараа 7 хоног уулзцай. Озя подкаст байлаа. Баярлалаа. Bye. Баярлалаа.